Let me tell you why you're here. You're here because you know something. What you know you can't explain, but you feel it. If a man could look into himself, he would discover it. I'm trying to free your mind, Neo, but I can only show you the door. You're the one that has to walk through it. За юу гэдгийг манайхаа сэтгэл зүйч подкастын 24 дахь дугаарыг одоо эхлэж байна. За тэгээ та бүхэн харсан багтаа өнөөдөр OCD. За тэгээ OCD гэдэг сэдв бол хүмүүсийн аюу сонирхолтой зүйл байгаа л да. Кинонууд дээр их харагдаж байгаа. За тэгэл яг нэг англи хэл дээрээс их юм уншиж байгаа шүү дээ залуучууд. Тэнгүүд OCD гэл байдаг. За тэгээ хүмүүс бол ерөнхийдөө баримжаатай байх тийм. Гэхдээ хоёлаа ер нь яг энэ OCD гэж юу юм? Энэ талаар бас подкастаар нэг дугаар хийцгээе. За тэгээд яг одоо сонсож байгаа сонсогчтой хэлэхэд манай Янчка дөнгөж төрөөхөн хөлөө гимтээсэн байгаа. Тэгээ манай нарын шиг идэгрээд ирсэн байна. Энэ хоёр чи ээлжилж өгдөөд дараа нь миний ээлжил биш байгаасаа гэж бодож байна. За тэгээд Янчка маань хөлн бас жоохон гимтчих шиг болсон эвгүй шигсэн гэсэн тэгээд одоо зүгээр болох хаа гэж найдаж байна. За тэгээд OCD гэж юу лээ? OCD. За OCD-ийн талаар бол ерөөхдөө хүмүүс бол яг нэг ойлголттой байдаг. Тэр нь бол ерөөхдөө юмыг төгсөлөх хийдэг гэж ойлгоод шүү дээ хүмүүс бол. За тэгэхээр яг OCD гэдэг нь бол илүү дэлгэрэнгүй тайлбарлаад хэлэх юм бол улигт бодлын албадмал эмгэг гэж бол орчуулагдаж байгаа. За энэ яадаг вэ гэвэл юм хэтрүүлэн боддог. Мөн эмигийн албадмал байдлаар хийдэг. Ямар нэгэн зан үйлийг албадмал байдлаар заавал хийх ёстой юм шиг хийгддэг тийм эмгэг байгаа. Тэгэхээр одоо ингээл сонин одоо албадмал улигт бодлын албадмал үйлдэл гэж хэлвэл баг ингээд утгаа бүрэн илэрхийлэх гэдэг байна. Тэгтээ яг энэ улигт гэдэг үг орж ирж байгаа юм сонин сонсогдоод байгаа хүмүүстэй нэг юм ойлгомжгүй. Тэгэхээр бид хоёр яг утгын нэрхэд нь тайлбарлаад өгчээ. Тэгээ яг OCD-гээр нь ярил айгу товч амар оз. Одоо obsessive compulsive disorder гэдэг үг гэхгүй өөрөө. Тэгэхээр obsessive compulsive disorder энэ нөрөө улигт бодлын албадмал одоо үйлдэлийн эмгэг гэж хэлэх юм бол яг утгаа илэрхийлэх гэдэг. За тэгэхээр энэ ямар утгатай вэ гэхээр за улигт одоо тэр бодол гэдэг юм ер нь нэг тийм одоо логик юм биш тийм амьдралаас хол тийм хийсвэр бодлууд төгшөөрөд орж ирнэ. Тэгээд тэрний араас одоо тэр албадмал үйлдэлээ хийгээд тайвшираад байгаа. Тэгэхээр яг тэр нэг юм сонио улигт бодол ороод ирэнгүүт тэрнээсээ болоод төгшөөр үсээд ингээд дотор найгууд авчтаад эсвэл одоо юм зовнил үсээд тэгээ тэрийгээ одоо юм албадмал үйлдэлээрээ дарддаг гэсэн үг. За одоо жишээн дээр ярихаар илүү ойлгомжтой болох бах тийм. За одоо жишээ нь OCD ер нь яг ямар хэлбэртэй байхаас л хамаарна. Айгүй олон төрлийн байдлаар илрээд байгаа. За зарим хүмүүс болохоор манай нэг их сургуулийн бас нэг сэтгэл судлалын багшийн нэг найз нь байдаг гэж байна. Ингээд юм гараа ингэж эргэлдүүлж ингэж юм ярин дондаа хөдөлгөөд исэн гэж байгаа. Айгүй сонио харагдадсан. Тэгсэн чи яг тэр нь OCD нь болж тараад. За тэгэхээр одоо мань хүн ингээл юм ярьж байхдаа ингээл яг ингэж тийм гараа хөдлөх юм хийх гэдэг гинэ зориуд. Одоо хүмүүсийн дунд ингэх юм бол аюу санаа харагдана шүү дээ. Тийм болохоор ярен дундаа тиймэрхүү нэг юм хөгжилтэй юм гараад ирвэдэг. Гэл хийдэгчдэг гинэ гараа. Тэгээ багш тэрийг анзаараад байдаг гэж байгаа юм. Тэрийн шиг бас одоо өөрөөр болохоор ер нь хүмүүсийн кейсүүд төр их гарч ирэн л дээ. Одоо ингээд өөрөө гэрээсээ гарахтаа азийн тоо гэж тоонуудтай. Эсвэл тэгш тоог илүү үздэг, сондгоо тоон дургу. Сондгоо тоон дуртай, тэгш тоон дургу гэдэг ч юм иймэрхүү байдлуудаар бас илэрнэ. Тэгэхээр хэрвээ азийн тоон одоо 3 байх юм бол одоо гэрээсээ гарахтаа гэрлээ 3 даасаж өндөр. Тий. Тий одоо OCD-тэй хүмүүсийн үед хамгийн нийтлэг зовёртой зүйл бол гэрээс гарч явах. Хаалаад гэрээ эзгүй. Яс шалгах тий. Гэрээ ганцаараа одоо эзгүй орхиж гарахтаа бүр үнэхээр тарчлна. Яг ингээл гараал дөнгөж левтэн суугаад хаалгаа төгжлээ. Тэгэл яг хаалгаа одоо ингээл манай тэр одоо OCD-тэй хүмүүсийн ярианаас сонсож байхад ингээл би төгжлээ ялаа гэж шалгадаг тий. Хажууд хүн байх юм бол чи баг 3 шалгасан шүү дээ. Гэл тэгдэг гэж байгаа. Тэгээ ер нь бол надад ч гэсэн тийм мэдрэмж баг багт аягүй байдаг байсан л та. Тэгээ янз бүрийн тийм одоо төсөөллүүдийг бас нэмж төсөөлдөг. За одоо жишээ нь тэр нь тийм одоо гэрээ орхиод түгжээд явчлаа. За одоо нөгөө би тэтгэвд хоол идсэн шүү дээ. Тэр одоо билетик хасаалттай байх үү гэдэг ч юм. Эсвэл нэг цэнэглэгчний арзэтыг одоо адаптер нь одоо шатаад тэгээд тэнцэн гал гарч явах үү гэдэг ч юм ингээл юм янз бүрийн юм. Тэр нь бас нөгөө бүтээл зэтгэхүүдийн хамаарат байхгүй. Одоо айгүй тийм параноидор
янз бүрийн юм ингэж ургуулж бодоод тэрэндээ шаналдаг. За одоо яг ингээл үнэхээр пилетгээ асаалттай орхиод пилетгэн дээр шатах юм байвал яг тэр чинь одоо сэтгэл зүйн асуудал биш байгаа байхгүй. Үнэхээр тэр чинь одоо аюул болох гэдэг учраас санаа зовж байгаа нь ирүүлнэ шүү дээ. Харин зүгээр яг одоо пилетгэ бүгдийн 0 байгааг харсан хэрнээ гараа явж байгаа дахиад ингээд нэг юм шалгамаар санагдаад байдаг ч юм уу. Хаалга яг төгжсөн хэсгээ төгжсөн ч гэсэн шалгамаар санагдаад байдаг. Ийм зөвөр байга бол энэ чинь яг ирүүл биш болоод эхэлж байгаа байхгүй. Айгуу тийм хэцүү те. Тэгэхээр цаад механизм нь яадаг гэхээр одоо OCD бол одоо тархины идэвхжэлт бол маш идэвхтэй байдаг гэж байгаа. Янз бүрийн ингээд ийм одоо мэдээллүүд орж ирээд. За тэгэхээр одоо бодит биш тийм зөвнөлүүд орж ирээд зовоно гэсэн үг. За одоо би ийм гаж одоо бас нэг юмтай байлаа гэж бодъё л та. За би одоо гараа ингэдэг байлаа гэж бодъё. Гараа ингээд одоо нугалдаг. Одоо ингээд хооронд ингээ хавсарч барьдаг ч юм ингэж тайвширдаг. За тэгэнгүүт одоо миний нэг одоо хөшөөрөг эхэлчлээ. За ямар нэг юм хөшөөрөг гэх юм шүү дээ. Тэр чи одоо түрүүний пилет гэдэг шиг. За би одоо ингээ гараа ингэхгүй бол болохгүй юм санагдаад байгаад байдаг. За тэр чиний урдаас хараад сууж болохоор гараа ингээр сонь тийм. Тэгэхээр одоо гараа ингэж хавсрах ямар шалтгаан болж болох вэ гэдэг ч юм уу. Тэг ингэж ингэхгүй байгаадсан маа нөгөө дотор хөшөөр нь ингээ ихсээд байна. Одоо зовнил бачимдал нь тэнгүүтээ нөгөө нэг үйлдэл хийчихээр тайвширч байна. За энэ метр бүр ингээ зөндөө олон бүр мохор сүсгийн шинжтэй юм ч нүндээ. Одоо ингээ телевизийн волюмыг одоо дууг нь утасныхаа дууг ч юм уу. Ингээд нэг яг YouTube мотор бид нэр сайн мэдэхгүй байх та хүмүүс. Одоо нөгөө волюм зурагтны тоогоор хэмждэг ч гэдэг дууг нь. Тэр нь одоо ингээд 15 дээр заавал тавьдаг ч юм уу. Тэгээ тэр нь яг чихэнд нь таатай тоо учраас биш. Зүгээр тэр тоонд дуртай болохоор ч юм уу. Эсвэл ингээд ийм 15 дээр тавихын тулд 17 руу тавьж байгаад 15 руу заавал тавьдаг ч юм уу. Эсвэл ингээд нэг телевизний сувг сонгох юм бол одоо тэрнийхээ дараагийн сувг дээр тавьж буцаж ирдэг ч юм уу. Ийм айгүй сонин байдлаар юу нийлэрдэг. Тэгээд ийм одоо тэр гэрэл унтраах, тоо тоолох. Тэгээ миний хувьд болохоор ингээд одоо тэр мэдрэгддэг байсан л та. Тэгээ миний хувьд болохоор ингээд ийм дүрс үсгээд байдаг. Тэр тэгтээ айгүй ховор юм байна лээ. Хүмүүсийн кейс төр болохоор ингээд ийм одоо ийм тоо тоолох, гараа ингэж хавчих, одоо тий ээлжлэх гэж янз бүрийн юмнууд байгаад ингэж гараа дуургах ч юм уу, хуруугаа дуургах ч юм. Тэгэхгүй болвол ямар нэг юм болохгүй юм шиг санагдаад байдаг. Тэгээд тэгчингүүд нэг юм тайвширч идэг. Яг тэгээд одоо тэр нэг юм хийхгүй байгаад хар нэг юм муу юм болох юм шиг те. Яг мэдхгүй хүнд одоо үгээр ингэж тайлбарлавал ойлгомжтой. Яг мэдж байгаа хүмүүс бол угаасаа өөртөө мэдж байгаа нэг юм болохгүй юм шиг санагдаад байдаг. Тэгээд тэгчих юм бол нэг юм одоо засарчлаа. Тэ нэг юм тайвширч байгаа юм шиг болдог. Тэг миний бодлохоор юм одоо дөрвөлжин одоо тэгш үнцэгт одоо ширээ байлаа гэж бодъё л да. Тэнгүүд ингээд голд нь нэг хуруугаараа нэг захт нэг хуруугаараа. За тэгээд дараагийн удаа дарахтаа нөгөө захад байсан хуруугаа голд нь тэгээд нөгөө хуруугаа нөгөө захт нь. За тэгчгэнгүүтээ дараа нь одоо яг энэ 3 цэг үсгэж байгаа. Энэ 3 цэгнийх яг голд нь 2 хуруугаа. Тэгчээ дараа нь хамгийн голд нь нэг хуруугаа дарж иж тавьширдаг. За энэ зөв миний төсөөлт болохоор гурван дөрвс үсээд байгаа байхгүй. Яг ингээд доотлын 3 нь голын 2 нь тэгээд 1 гэдэг. Толгойн гэдэг. Тэгээд дандаа ингээд гурван дөрвс үсгээд байдаг за. Тэгээд энийг бол ер нь оюутан болохоос өмнө л мэддэггүй байсан ийм асуудал гэдэг юм. Тэгээ хаалганы бариулаар барихтаа бас ингэж яг 3 цэгт нь хурж иж барина. Одоо ийм том ердийн дугаа бариул байл амар онгойлгож байна да. Ийм шатны одоо ийм бариулаа шүү дээ. Шатны бариулын доотлын дөрвөлжин ирмэг дээр ингэж яг 3 ирмэгт нь хурж иж эсвэл том ийм урт бариул гэдэг шүү дээ. Тийм бариулах юм бол бас ингэж 3 талд нь хурж иж тангойлгож барьдаг. Тэгээ тэрийг ерөөсөө анзаардаггүйсэн. Тэгэд маа найзууд шоолоод идэгсэн. Ингээл батралыг ингэдэг гэл тэгвэл бариулаад очиад ингээл бахан алгадаал зохиж мохол тэг ингэдэг гэл чолоод идэгс. Тэгээ би өөрөө ч бас тэрийг одоо нэг ойлгохгүй. Тэгээ ер нь бол OCD-тэй хүмүүс яг тэгдэг. Яг хүмүүс тайлбарлаж тэрийг хэлдэг. Угаасаа нөгөө нэг хүмүүс ойлгохгүй. Яг угаасаа тэр чинь айгу гаж үлдэл байгаа байхгүй. Тийм болохоор тэрийг тайлбарлах нь яг логикоор тайлбарлаж чадахгүй өөртөө. Тийм болохоор ер нь хэлдэг яагаад гэдгийг. Тэг аль болох юм хувийнхаа орон зайд үүсгэж ч юм аль болох ингээд яг хүмүүс байхад ч гэсэн хийн л тээ. Тэг хийхдээ аль болох хүмүүсийн нүд хариулж байгаа гэдэг ч юм уу. Тийм байдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү байдлуудаар илэрнэ. За тэгээд бас одоо юу байгаа? Цэвэрч байдал гэдэг андуурагдаад байдаг. Тэг одоо яг цэвэрч гэдэг нь одоо эмх цэгц. Тэг бас гарын ариун цэвэр. Тэг яг гарын ариун цэврийн талаар бол яг нэг мухар сэсгтээс нэг толботоос нэг кейс мэддэг байхгүй би. Маа нэг таньдаг хүн гээд жоохон хөвгдөхгүй юу. Тэгээ дээрээс ингээ хүн намайг
төсөөлтөө штэ хүн намаа гараа угаа гэж ингэ шаардаад идэг. Тэгээ би тэр гараа уухгүй бол надад ямар нэгэн зүйл муу зүйл тохиолдож шүү гэд надад ингэ хэлээд идэг чи юм уу тийм мэдрэгдээд идэг ч лээ. Өдөрт бараг хэдэн 100,000 удаа гараа угадаг. Бүр ингэ угаал гаран бүрэн 100,000 тий бараг нэрээ тийм ингэ гаран бар ингэ хуурашаад бүр ингэ амар болцсон за гаран бүр. Угаал энэ. Тэгээ гэрийнхэн ч юм уу тэр яг тэр хүнийг ойлгохгүй усны мөнгө инглээд тэгээд тэгээ тиймэрхүү байдлаар бас илэрдэг. Тийм тийм нөгөөс цэвэрч байдлаар гэдэг нь бас нөгөө гарын харин цэвэрлэлтэй бүр амар илүү мэдрэгдээд идэг л та. Тэгээ хүмүүс ингээл байсаж одоо ялангуяа одоо нөгөө цар тахлын үеэр бүр илүү амар мэдрэгдээл байсаг хэлсэн столоор ингээл гараа харчаал. Тэгэл тэрнээс яаж нөхөр чинь бас нэг ямар нэгэн вирус ням бактери надад тэр ингээд надад болохгүй зүйл мэдрэгдүүлнэ гэсэн бас байдлаар төгшүүрийн өсөлттэй л та тийм. Бас яг нэг юу хувьслын нэг айдас болох гермофоби орж ирж байгаа л да. Одоо нэм бактериас одоо бичил биетний сэжиглэх тийм сэжиг. Гэхдээ одоо энэ өвсгидийн энэ гар угаадаг нэм бактерийн гар угаадаг шал өөр. Өвсгидийг болохоор ингээд угаасаа сэжигч за хүнтэй гар барьчих юм бол ингээд арчиж ингээд ариутгаад идэг. За энэ бол яг ковид эхлэхээс өмнөх асуудал шүү. Одоо ковидын үед бол угаасаа ариутгах нь зөв. Тэгээд өвсгидийн хүмүүсийн хувьд бол бүр хэцүү л болж байгаа. Бүр нэмэгдэж байгаа л гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд яг ковид одоо юм халдвар төвчин ингэж хаасаагүй байхаас өмнө ч гэсэн одоо яг тийм гермофобиатай хүмүүс бол угаасаа амар сэжигч гартаа бэйлийн хүмүүс ч явдаг. Ийм алчуур барьж ингэж вент гэдгийг бариулна хүртдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. өвсгидийн сэжигч чинь болохоор зүгээр яг нян гэлтгүй зүгээр ийм өөрийнхөө хөлс юм одоо ийм жоохон бохир байдал эднээс бүгднгээс нь сэжийлдэг байхгүй. Яг гэвэл өвсгидийн цаан чинь бүх юм төгс байх гээд байгаа. Ингээд энэ удаа төгс байх гэсэн нэг тийм нэг хэцүү бодол байгаа л шүү дээ. Албадмал тий. Тэгэнгүүт тэр нэг үлэгт бодлоосоо болоод гараад гэж хуугаад байдаг байхгүй. Би бол тэрийг яг өөрөө мэдэрчээсэн. Миний одоо өвсгидийн дээд зэгтээ хүрсэн үе бол тэр одоо 11 дугаар анги. Яг нь 11 дугаар ангиж төгсдөг байсан шүү дээ. Тэгэхэд яг ийм төгшүүрийн холбогдлолтой ийм асуудлууд яг ийм стресс ихтэй үед одоо тийм чухал үед амар их одоо ноёлж гарч ирдэг юм анзаарэгдээд байгаа л та. Одоо өвсгидийг гэхэд яг тэгдэг байхгүй. Яг ингээл одоо би бол аль дээр одоо байхгүй болоод одоо нэг тийм өвсгид идэхдээ бүрэн огт арилдаггүй. Мэдээч энэ дэр бол ажиллаж одоо сурж болно. За нэг төгсгөлт нэрээ. Одоо ингээд комеди stand up comedy хийх гэл тайзан дээр гарах юм ингээд гинт нөгөө юмнууд хийц явж чадахгүй нөгөө дүрс үсг аль дээр үед болцсон юм надаа. Тэгэл ууйгүй би чинь хийц явж чаддаг. Тэгвэл яг нөгөө стресстэй эхлэнгүүд яг нөгөө стресс ихтэй үед тайзан дээр гарах ч одоо хүн төрөлхтний хувьд одоо нөгөө хамгийн их айдаг айцуудыг ингээд судлаад жагсаасан чинь хамгийн нэгдүгээрт нь олон нийтийн өмнө ярих. 20 дугаарт нь үхэх байсан гэж байгаа юм. Тэгэхээр хүмүүс үхэхээс айдгаас илүү олон нийтийн өмнө ярихаас айдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ бол бас л хувьслын шинжтэй нөгөө сүрэгтэй гологдох, олонд гологдохоос айдаг тийм айц гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр үед ингээд амар стресстэнгүүд яг тийм сонир үйлдэлүүд хийцэн явж байдаг. Тэрэн шиг бас минийх одоо оргилд хүрэхтэй болохоор 11 дугаар ангид одоо юу байсан? Еш өгөх гэжсэн. Тэгээд би бол бүх юм төгс байлгахыг хүссэн 800-ыг авмаар байсан. Тэгээ 800 авахын тулд бүх юма бэлдсэн. Тэгэл яг шалгалт эхлэхийг хүлээж чаддаг байсан. Тэгэл өмнө ингээл энэ тэнд олимпиад болж ил очиж ороод ингээл явж идэг байсан. Тэгэд нөгөө 800-ыг авах гээд бэлдэж байхдаа би тэр 800-тай холбоотой яг тэр миний Ешийн шалгалтын номтой холбоотой тэр номуудыг материалуудыг би огт бохир болгож болохгүй заяа. Тостой гараар ингээд цаасан төрж байгаа мэдрэмжийг бүр ингээд дотроосоо жигшин заяа. Тийм болохоор миний гар тостой хөлстэй байж болохгүй. Тэгэхээр би хичээлээ бэлтгэхийн тулд гараа авах хэрэгтэй. За гараа авгалаа. За сайхан болоод гараа авгалаа арчлаа сайхан болчлоо. Одоо тосгүй ингээд хатгаар аягүй хуураа. За тэгээ өрөөндө буцаж орохдоо байны өрөөний бариуланд хүрчлээ. Гар одоо хангалтгүй. Ахаа авах хэрэг. Одоо хангалттай байгаа болчихж байгаа байхгүй. Shit гэж бод. Тэгэл заах авах гэл цаашаа өрөөлөг орлоо өрөөний халнаас дахиад барьчих. Тэгэл номондоо хүрэхээр нэг л төвлөрч чадахгүй. За нөгөө нэг гар бохор баддаг. Нөгөө номныхаа цагаан цаасанд гараа үргээддэг. Тэгэл за дисконт хангалттай тэгээ гараа гооч. Тэсвэлт ингээ ханцуугаараа жиргэлж ингэж. Өмнө надад тийм тохиолдож байгаа. Тэр бол анх удаа явж байгаа байхгүй. Ханцуугаараа жиргэлж ингэж онголоо сурж байгаа байхгүй. Тэгж угаасаар агаад тэгээд нөгөө араас нь гарын тос хүнд өрхөж болно шүү дээ. Тэгж их угаад байгаа юм чинь. Тэгээд гарын тосоод өрхөчих юм бол дахиад нөгөө хангалттай гоё байха болчих жоохгүй. Хураа байха бол. Одоо яг энэ дээр гермофобиогоос ялгаа нь гарч ирж байгааз. Гарын тос нь одоо нэм байхгүй шүү дээ. Нянгаас сэжиглэх биш одоо юм төгс биш байдлаас сэжиглээд байгаа байхгүй. Тэгэнгүүт гараа тосолж болохгүй тэгээ ном уншин. Тэгсээр хагаад сүлдээ одоо яг ингээд хүн гараа зангидаад харах юм бол энэ яснууд дээр ингээд юм
одоо арсны хэнүүд ингээд харагдаж байгааз. Эднэрийнхээ дагуу хагараад яг нэг юм бороо орсны одоо юм ус тогтцсон байсан газар хатаад нэг юм хагарсан юм болчихдээ шүү дээ. Яг тийм болцсон. Тэг ингээд битүү ингээд цусна харагдчихэдэг энэ тэндээ. Сүүлдээ тийм болоод тэгээ яг энэ нь бол одоо асуудалтай мэн гэдгийг ойлгож эхэлж байгаа. 11-р ангийн хүүхдээс болохоор тэрийг асуудал гэж мэддэггүй. Тэгээ угаагаал идэг, хураашаал идэг, тоодгүй. Тэнгүүд гараад ихтэл нугаана гэдэг бол тэг яг манай ихч мэгч энэ арайчтай бас ингээд ингэсэн байна мэн гэдэг яг нэг цаашаа ярьж байгааг сонсоод тийм энэ бас нэрээ нэг л арай хитрхи юм болчлоо шүү гэж ойлгоод тэр нэг сэтгэл зүйн асуудал байсан байхгүй. Тэгэхээр тийм одоо гарн дээр одоо тэгж илрээд идэг. Ийм одоо энэ яг үндэ бактериас сэжгэлдэгтэй холбоотой биш. Одоо тийм одоо төгс байдалтай холбоотой. За тийм эмх цэгцийн тал дээр бас яригдчих болно. За эмх цэгцээр бас одоо бас андуурагддаг. Ийм юм болгоныг ингээд цэгцэлдэг гэдэг тэнгүүд амар цэвэрч хүмүүс гэж боддог. OCD-ийн мөртлөө маш цэвэрч хүмүүс байна. Бүр гэрийн бүр юу ч одоо бохор биш те бүх юм цэвэр. Одоо ямар нэг юм зүйл байрнаас хөдөлгөхөд л одоо зовоод идэг тийм OCD-ийн хүмүүс байж болно. OCD-гүй маш цэвэрч хүмүүс байж болно бас. Энийг бас одоо яг хүмүүс буруу ойлгох үедээ гэж тодорхойлж дээ. Маш цэвэрч гэрээ цэвэрлдэг хүн болох OCD-тэй гэсэн үг биш. Харин цэвэрч мөртлөө OCD-тэй хүн байж болно. OCD-тэй ч гэсэн гэр нэм одоо нохон ороо шиг хөглөрсөн байж болно. Тийм байдаг. Тэгэхээр яаж одоо тэндээс OCD-г нь ялгаж харах вэ гэхээр бас яг тийм өвлөгт бодлууд нь л харагдана. Одоо магадгүй өрөө амир ингээд ийм замбраагүй мөртлөө бүх аягнуудын бариуллыг нэг тийш харах хэрэгтэй ч юм. Нэг ийм сонио өвлөгт юмнууд орж ирдэг байна. Тэг яг өвлөгт гэж хэлэхээр тэр хүмүүсийг амар шүүж байгаа юм биш л дээ. Энэ тал дээр бол би өөрөө ч сайн мэднэ энэ тал дээр зөндөө ажиллаж байсан болохоор ер нь бол яг өвлөгт гэдэг үг нь өөрөө орчуулсан үг болохоор тийм амар одоо голж байгаа шүүлж хүмдэлж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр аягнуудын ингээд байрлууд нэг тийшээ за тэгээд за үлгүүрнүүд үлгүүр бол айгүй энгийн асуудал. Үлгүүрний ингэрэнд бүгд нэг тийш харсан байх хэрэгтэй гэдэг бол айгүй энгийн. За тэр утгаа дэгэ нэг бүгд нэг тал руу харсан. Ингэрэнд бүгд нэг тийш харсан байх хэрэгтэй. За өөр чин одоо номнууд байгаа. Тэг ингээд дараалаж байх ч юм уу лет тэгшин байх. Одоо нэг 10 жил тахтай яг тэр амир анзаардаг шүү дээ. Цөмрүүг ингээд дэвтэр номнуудаа хэлхийн тулд хамгийн эхлээд хамгийн ард надад зургийн дэвтэр өндөр нь. Тэгээд арай нэг 100 ном. Тэгээд жоохон нэмгэрээ явсараагаад жижигхэн дэвтэр болоод тэгээд дэвтэрнээс хуудасныхаа юугаар ингээд одоо багасчаал гэсэн үг тий. Тэг хамгийн урд нь нэг юугаа тавиад тэмдэглэлийн дэвтрээр хийгээд тэгээд нэг дунд нь нэг жоон юуны хааш тий ингээд уршилч ингээд явж байгаа болохоор завсар гэх юм уу? Яг тэр завсар руу нэг финале хийж яг тэгшин болж иж санаа март яа гэхэд тэрнээс шингээл шууд хамаа намаагүй ч юм болвол нэг л хэцүү нэг л болжгүй санагддаг. Тэр бас амархан анзаарддаг. Бас ер нь бол 90 тонны хүмүүс тий. Тий, яг тэр нэг л болж өгөхгүй гэдээгаа тэр чинь л яг түлхүүр юм байна. Тий. Амар цэвэрч хүн байлаа гэж бодъё. За тэгтээ ингээд одоо магадгүй нэг юм бохирдчихлаа гэдгээ за окей. Цэвэрлсэн ч амрын маргааш цэвэрлээ гэдэг ч юм. Тийм байвал энэ бүр окей байгаа байхгүй ирүүл. Харин яг нөгөө одоо юм өөрийнх нь юм одоо гоё аяг ч юм уу нэг толб байхаар тэрэнд бухимдаад идэг. Ингээд бүр тэрэнд авчтаад идэг. За өөрийнх нь биш байсан ч гэсэн. Одоо ингээд дан ганц гэрт гэлтгүй ажлын байран дээр анзаардаг гэж байгаа байхгүй. Өөр хүн ингээд цэвэрлэх хэвээр ма цэвэрлэхгүй байгаад тахаар ингээд нэг нөгөө хажуудлын хүнийхэн ширээ ингээд юм амар юм. Одоо яг нэг толб болцсон байгаад тахаар тэрэнд ингээд бухимдаад идэг гэж байгаа байхгүй. Тэрэнд тэг ингээд цэвэрлждэг гэж байгаа байхгүй. Байхгүй оронд нь газ арчиждаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг юм одоо яг энэ асуудал эрүүл байна уу биш байна уу гэдгийг яг одоо ангиллах талаар нь ярьцгаая. Тэгэхээр хүн ерөөсөө энийг асуудалтай байна уу асуудалгүй байна уу гэдгийг ангиллахын тулд та тэр одоо өөрийнхөө тэр хөвшмөл байдлуудаа одоо тэр өвлөгт одоо бодлоор эхэлдэг тэр хөвшмөл байдлуудаа зөрөөд өөрчлөөд үз. За одоо тэр номнууд яг ингээд хэмжээгээрээ дараалсан хэмжээгээд байна. Хүмүүс тийм хүмүүс их. Эсвэл ингээд яг нөгөө нэг бот агуулгаараа дараалсан байна. Эсвэл яг өнгөөрөө дараалсан байна. За утасны аппликейшнуудаа бас ингээд за яг хэрэглээнд хурдан гэдгээр бол зохицуулсан бол тэрийг бол бас яг асуудалтай гэж тооцоод хэцүү байгаа. Тэр чинь яг л одоо хурдан шүү дээ одоо цаг хэмжээ шүү дээ. Эсвэл одоо түлхүүрээ заавал нэг газараа тавьдаг. Тэгэхгүй бол бухимддаг бол бас асуудалтай биш. Яг тэгэхээр тэр чинь үнэхээр түлхүүрээ одоо олохгүй бол тэр хүн чинь ажилдаа хоцорно. Тэгээд асуудал үүснэ. Тэгэхээр энэ бол яг бодит асуудал байхгүй. Харин яг юм эрсдэл байхгүй, аюул байхгүй юм дээр төгшөөд байгаа бол тэр эрсдэлтэй. Яг түлхүүр өгнө. Тэгэхээр одоо тэр номнуудаа ингээд зэгцтэй байлгаад одоо тавьдаг бол зэгцтэй байх бол буруу юм биш. Одоо гоё зүйл те гоо зүй хувьд сайхан. Гэхдээ тэр нь зөрчилдлөө гэд одоо танд
төгшгөр үүсгээд бухимдал үүсгээд байгаа бол наадах чинь эрүүл биш байна. Ерөөс хамгийн гол шалгуур нь л энэ. Энгийн үгээр одоо ойлгуулгаад. Одоо нөгөө бас нэг юм тохиолдод байдаг шүү дээ. Хувцсан дээр ямар нэгэн тоолбоч юм уу өвс сэдэр наалцсан байдаг шүү дээ. Тэрийг ингээд авахгүй л болохгүй юм шиг санагдаад идэг. Тэр одоо өвсөдийн шинж тэмдэг мөн үү? Одоо хувцсан дээр өвс гэдэг нь ямар? Одоо ингээд зүгээр л ингэ наалцсан байдаг шүү дээ. Одоо гадар хувцсан дээр ч юм уу. Нэг юм жижиг үс ч юм уу наалцсан байна. Тэрийг аваад ингээд яг тэр одоо жишээ нь полтел гэж утаа тэр полтел зүгээр л яг л полтоны материалаараа л байж ивэл ингээд гой санагддаг. Дээр нь ямар нэгэн өөр юм байвал нэг юм хэрэгцүү санагддаг байвал. За яг ямар шүү мэдрэмж төрж байгааг бас дэлгэрэнгүй ярьж бас шийдэж болох юм тийм. Яг шууд ингээд үсийг авлаа гэдэг үс идэв биш үү? Үс идийг угаасаа ингээд цэвэрхэн хувцах дээр юм байвал тэрийг цэвэрлжмээр санагдаж шүү дээ. Тэр бол биш. Одоо чиний сайн хэлж байгаа шиг үнэхээр хэцүү гэдэг ч юм уу тийм. Яг энэ тэр мэдрэмжээ бас мэдрэх хэрэгтэй л дээ. Үнэхээр нэг тийм одоо эрсдлэл бодож үзэх хэрэгтэй. Яг одоо энийг авахгүй байлаа гэдээ яах юм. За энэ гоо зүйд бол гоё харагдахгүй. За энийг авчвал гоо зүйд гоё харагдана. За инхээр бол нэг тийм за дажгүй авчвал дажгүй. За авахгүй байсан ч нэг тийм амар аюултай зүйл биш байгааз. За тэгтээ гоё юм байлгамаар бол тэр чинь авч штэ. Харин авахгүй байлаа гэд бодоход л тэсшгүй байвал тэр чинь асуудал واخгүй. Ер нь бол яг өвсөдтэй хүмүүс бол сонсоод угаасаа яг өөрсдөө мэдж байгаа юм байдаг. Одоо ингээд энэ бүх юм ингээд зэгцэлсэн байгаа шүү дээ. Утасны тэр аппликейшнуудыг өнгөр нь одоо бас ингээд фолдерт нь хийчихдэг. За энийгээ та зөрүүлээд хийгээд үз гэж асуудаг байхгүй. За та ингээд одоо номнууд чинь дараалах юм бол голд нь нэг өндөр ном тавьчих. За үнэхээр энэ төвчшгүй сонсогдчихийвэл за ер нь анхааруул зүгээр гэсэн үг. За тэгэхээр хүн болгонд яг нөгөө илэрч байгаа байдал нь одоо хэмжээ нь төвшин нь өөр. За зарим хүмүүст бол одоо маш их илэрнэ. Зарим хүмүүст бага ханзэр одоо чи бас тодорхой хэмжээнд мэдэрсэн байна шүү дээ. Одоо зарим хүмүүст бол одоо бүр нэг тэр цуснуудтайгаа ойлтно. За бүр үнэхээр хачин үйлдэлийн хэмжээнд ч байж болно. За тэгээд аль нь бас ямар ч шалтгаан байж болно л да. Физиологийн шалтгаан байж болно. Одоо нөгөө тархины идэвхжлэлтээс хамаарч болно. Эсвэл нөгөө зуршлaalаас хамаарч болно. Одоо эн чинь эмчилгээ нь бол ер нь л одоо яг бүрийн эмч эдгэрхгүй гэдэг байгаа шүү дээ. Эмийн эмчилгээ байдаг. Тэгээд терапи байхгүй. За тэгээд одоо тэр чинь яаж ихссэн бэ гэдгийг бодоод үзэхээр янз бүр. Одоо яг нөгөөдхөө ингээд одоо хооллож байгаа юм шиг одоо амтан байлаа гэхэд хооллож байгаа юм шиг байнга тэгээд ахаар нөгөөх нь юм одоо байнгын арга болчиход байгаа байхгүй. За тэгэхээр одоо тэр нөвлөгт бодол гэдэг чинь асуудал. Одоо тэр нөгөө нэг итгэвчлэлтээс нь болоод тийм асуудалтай сонио итгэл өмжил орж ирээд нь шүү дээ. Гинт одоо эмээ маань тэгээд өгчих байх гэдэг ч юм уу. Гинт ингээл одоо ээж яач вэ гэж боддог ч юм уу тий. Тэр зүгээр байгаа гэл тий. Би одоо ингээд одоо ийм муу зүйлийн талаар ярьж явахдаа ээж рүү залах юм бол мөн ээж үхэн гэж боддог ч юм ийм сонин байдаг. Тэгэхээр яг энэ таагүй бодол ороод ирлээ. Тэгээд дараа нөгөө нэг албадмал үйлдэл хийнгүүт өөрөө тайвшираад байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэнийг хит ингэж давтаад байснаас болоод эн чинь дахин явсараад сүултээ ингээд хэмжээ аяг их болчихж байгаа юм. Тэгэхээр ер нь бол яг өдөр нөгөө тархины идэвхжэлт гэдэг байгаа тэр зүйлийг эмээр бууруулж болдог. Гэхдээ миний хувьд бол яг эмийг бол ер нь за бүр үнэхээр тийм сэтгцийн асуудалтай те сэтгцийн өвчнөд тийм одоо хүмүүс тайвшруулах зорилгоор ч юм уу намжих зорилгоор ч юм магадгүй тийм байдлаар хэрэглүүл зүгээр гэж боддог. Ер нь бол өөрөө яг ингээд ажиллах чадамжтай хүн бол яг нөгөө нэг биеийн дархлаа суулгаж байгаатай адилхан эмийг айлуулах хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. За анагаах ухааны хувьд ч гэсэн одоо яг хав ингээл эмчнэр мэдээч эмийг ингээл гаргаж ирэл ингээл эмчийн өвчнийг эмчилж штэ. За хүнд өөрийн одоо дархлаагаар эдгэж чадахгүй өвчин байна. Тэрэн дээр эм хэрэглүүлсэн. Одоо эм тариагаа хэрэглүүлсэн. Харин зүгээр улирлын чанартай ханаадаг ч юм уу одоо дархлаагаа дэмжих маягаар одоо дархлаагаа дэмжиж эдгийгээд ах юм бол цаашдаа одоо тэр өвчний нэм бактеритай одоо хүний биеийн дархлаа илүү танилцаад илүү одоо эдгэх чадвартай байна шүү дээ. Тэр шиг яг сэтгэл зүйн тийм чадамжтай болвол зүгээр гэж боддог. Насаараа ингээл одоо им угаал улам имэдэд дуртай болол тэгээ имээ уухгүй байж чадхаа болол эсвэл им байнга сэтгэл зүйчтэй л уулздаг. Сэтгэл зүйчтэй л уулзахгүй л хэцүү байдаг. Тийм хүн байх хэрэггүй байхгүй. Тийм хүн ч айгүй сэтгэл зүйд дорой байгаа шүү дээ. Тэгэхээр яг сэтгэл зүйчтэй уулзвал сэтгэл зүйн талаар судлвал энэ өөрийнхөө талаар илүү сайн ойлгоод өөрөө тэр юм ажиллах чадвартай хүн болвол тэр чинь жинхэнэ сэтгэл зүйд хүчрэх хүн болж байгаа. Тэг яг өвсөдийн талаар бол яг яаж эмчлэх үү гэж штэ. Миний бодлоор л өвсөдийг одоо жишээлбэл би одоо
3 удаа ороо хурааж засах одоо тийм албадмал үйлдэлтэй бэ гэж бодъё л доо. Тэггүй л болол ингээд юм 50 байж чадахгүй. 50 гэрээсээ гарч ивч чадахгүй тий. Тэгэх юм бол энэ өөртөө ингээд төсөөлөн бодоод тэр одоо албадмал үйлдэлээрээ багасгаж болох байх гэж би бодож байгаа байхгүй. Яаж вэ гэхээр одоо нэг удаа мэдээж ороо ураагаадслаа хангалттай тий. Тиймд бол дахиад 2 3 таа ингээд хийх шаардлага байхгүй шүү дээ. Тэнгүүдээ шууд нүдэн ханаад за 2 таа ингээд ороо ураацж чинь 3 таа ороо ураацж чинь шууд өөртөө төсөөлөд тэгээд энэ төсөөлтөө тэр албадмалаа ингээд даарч ин гэсэн үг тий. Тэгэх юм бол яриа нэг үр дүнтэй болов. Яриг молигдчихэж чинь гэж. Тий. Тэгээ яг тэр эми эмчилгээг бол одоо юмар орлуулахгүй шүү дээ тий. За яг бяцлаглаар оруулж магадгүй. Яг тэгэхээр нөгөө тийм бяцлал хийдэг ламнар тэгээ сэтгэл зүйчд бас яг ингээд тархиныхаа одоо нөгөө EEG гэдэг нөгөө юм хууханд наадаг юм чипүүд нааж агаад тэгээд нөгөө бяцлал хийж үзүүлээд тархины одоо нэг гадрахт тэр итгэвчлэлтээ ингээд өөрөө зохицуулж байгаа харуулсан байхгүй. Яг өөрөө бүгдийг яг зохицуулахгүй л да инхээр одоо итгэвчдэг инхээр одоо итгэх нь багасдаг гэж үзүүлсэн юм үзүүлээд байсан л да. Тэгэхээр мөст ч гэсэн нэг тийм багш ирж исэн. Тэр чинь 15 он үед байгаа. Нэг тийм бяцлагч бас ирж исэн шүү дээ. Тэгэхээр яг тийм бяцлаглаар бас орлуулж болно. За өөрөөр яг зан үйллийн хувьд яг сэтгэл зүйн терапи одоо яаж хийгдэх вэ гэхээр за тэгээ бас хүмүүстэй бас сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд энэ подкаст нөр бид нөгөө өмнө ангаахын оюутны синдромын талаар ярьж байсан шүү дээ. Хүн ингээд ийм ангаахын оюутнууд болохоор ингээд өвчнүүдийг судлаад явж байхдаа ямар нэг өвчин сонсохоор энэ би яг бий вэ шүү гэж бодоод байдаг гэж байгаа. Тэгэхээр манайх яг тийм дагаж яг нэг тийм нөгөө халтхан бодчихвоо үнэхээр тийм байна уу гэдгээ бас нэгтлүүл зүгээр шүү. Тэгэхгүйгээр яг нөгөө тэгээ бодчихдаг. Тэгээ андуурсан. Тэгэхээр ер нь бол энэ подкаст бол яг бүрэн онцлогоо гэсэн үг биш. За энэ подкаст нэр өгж байгаа зөвлөгөөнд нь бүрэн эмчилгээ гэсэн үг биш. Тэгэхээр мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Эсвэл өөрөө бүр сайн лавшруулж судлаад нэгтэлж агаад өөр төр ажиллаарай гэж зөвлөе. За тэгээд ерөнхийдөө зөвлөх зүйл бол mindful бяцлаглалын талаар ярьжсэн шүү дээ. Зарчим нь адилхан. Одоо яг mindful байх айгуу сайн тусалдаг. Одоо тэр төвлөрөх. За ягаад тэгэхээр дахиад нөгөө төгшөөр орж ирж байгаа. Тэр чинь дахиад төгшөөртэй холбоотой байна сте. Одоо ингэхгүй бол тэгэхгүй бол тэгнэ гэдэг дөрөвний тэр найз ч айгуу бас тийм өөрөө лаг тайлбарлалцсан баг хүнд гаргаад хэлсэн. Одоо нөгөө дээрээс нэг юм намайг тиг гэдэг. Зарим хүмүүс болохоор ер нь тэрийг хүнд хэлэхгүй. Зүгээр яг юу гэдгийг ч өөрөө дээрээс нэг хүн ч гэж ойлгохгүй. Зүгээр нэг тийм цаат хүчтэй холбоотой нэг юм ертөнцийн карма гэдэг шиг нэг юм бидний нүдэнд харагдахгүй юм зөв тогтолтой холбоотойгоор ингэхгүй болвол юм уу юм болно гэсэн ойлголт байгаад байгаа байхгүй. Нэг тийм яг өөрөө тэр нь тодорхойгүй гэхдээ тэр хүний хувьд юм ягаад ч юм ингэхгүй бол болохгүй гэсэн мэдрэмж. Тэгэхээр mindful буюу яг одоо дээр төвлөрөх тэр юмэг одоо сайн муу гэж шүүхгүй байх мэдрэмж айгуу туслана. За жишээ нь хаалгаа төгжлээ. Төгжиж явахдаа дахин шалахгүй шүү дээ. Шалахгүй байхын тулд юу вэ гэвэл яг төгжиж явахдаа за би төгжиж ин да гэдгээ бодно. Яг баттай болгож. Тийм. Бодно биш анзаарна. Яг ингэ төгжиж ин за би яг төгжиж ин. Яг тэр одоо мөчтөр төвлөрөх нь шүү дээ. Тэгэх юм бол яг төгжсөн учраас цаашаа явж байхдаа яг тэр мэдрэмж байгаа болохоор тэгж зовнодгоо. За өөр одоо тийм эргэлзээтэй биш одоо тийм яг нэг сонин одоо urge гэдэг шүү дээ тийм сонин юм нэг шахмал одоо тэр зовн одоо тэр өлегт бодлууд орж ирэхээр яах вэ гэхээр жишээ нь одоо ийм бүх юмыг тэгцэлдэг юм юу шүү дээ тий. За дөрвөлжин юм байлаа, дөрвөлжин ширэн дээр байлаа, ирэмгийн ингэж тааруулж тий. За хажууд нь яг ингэж ийм одоо бас нэг тэгш өнцгтэй одоо хэмжээтэй үзэг байлаа гэхэд ийм зэрэгцүүлээ тавина. За дараа нь магадгүй одоо өөр харандаа байлаа гэхэд бас зэрэгцүүлнэ. Тэгээ эднэрийн хоорондын зан бүгд адилхан байх жишээ нь. Тэгээ тэгэхгүй бол одоо ажиллаа эхлүүлж чадахгүй байх ч юм. За тэгэнгүүт хажуу талын хүмүүс бас тусалж болно. За өөрөө бас тэрийг ойлгох нь бас айгүй тустай. За тэгэхээр одоо нөө CBT гэл cognitive behavioral therapy, REBT, rational emotive behavioral therapy гэдэг одоо сэтгэл заслын айгүй сайн аргууд юун дээр тулгуурладаг гэхээр эхлээд тэр хүн өөрийнхөө асуудлыг ойлгож таньж мэдэх дээр тулгуурладаг. Тэгэхээр одоо эмнэлэг дээр хүн ирэнгүүт эмч юм бичиж өгөөд тэр хүн магадгүй тэрийг сайн хэрэглэх юм бол эдгэрдэг шүү дээ. Сэтгэл зүй бол тийм биш. Үйлчлүүлэгч, сэтгэл зүйч аль нь сайн ажиллах хэрэгтэй. Үйлчлүүлэгчээс хичээл зүтгэлэх шаардна. За сэтгэл зүйчээс бол мэдрэмж, туршлага гэл маш олон зүйл шаардна л да. Тэгэнгүүт тэн дээр яах хэрэгтэй вэ гэхээр өөртөөгөө ярьж сурах хэрэгтэй. За би төгс хүн биш. За би бол хүн. Хүн бол төгс биш. Би алдаж болно. Онж болно. Энэ бас нөгөө төгс байлгах гэсэн хэрэгцээтэй холбоотой байдаг гэсэн тийм. Тэгэхээр өөртөө ийм яриа сайн суулгаж өгөх хэрэгтэй. За яг мэдээч давуу тал байна л да. Ингээл юм болгоны төгсөх гэж хараа айгуу сайн
өндөр стандарттайгаар те юм гаргадаг гэж магадгүй. Гэхдээ гаргасан юмны чинь одоо тоо бол бус хүмүүсийнхтэй харьцуулж хамаагүй цөөхөн байгаа байхгүй яг зэрэгцээд иж байгаа юмстэй. Яг тэгвэл бус хүмүүс бүх юмыг алдаа мадаггүй байлгах гэж оролддгоо. За тэр өвсөд чинь бас нөгөө юм шивж байгаа үед гарч ирдэг гэж байгаа байхгүй. За ингээд юм бичлээ 3 үг арилгаад 2 үг бичих ч юм уу. Нэг юм яг нэг хитэн параграф явуучаал нэг удаа тэгдэг ч юм уу. Нэг тийм сонин үйлдэлүүд хийдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд ийм хүний цагийг бол мэдээч ивддэг тэр. За тэгээд ийм цэвэрч байдал дээр бас одоо яг гэрийн ариун цэвэр дээр айгүй илрээд идэг. За түрүүн хэлсэн шүү дээ яг хөглөрсөн гэртээ ирнэ өвсөдтэй хүн байж болно гэх. Тэгэхээр зарим хүмүүс тэр айгүй цэвэрчээр илэрдэг. Ингээд ийм пелтаны хоорондын тэр зайнууд одоо нэг чигжээстэй байгаа шүү дээ. Тэр болгоны толбыг бүгдийг цэвэрлж ийж ингэж тавьшрах гэдэг. За эсвэл ингээд шүн унтчихтаа ийм хачин бодоод тэгээд тэрэндээ шаналц ирээд ч юм уу те. Одоо ийм би тэр үед одоо тэгж залгаснаас болоод эсвэл яг зүгээр тэр үед одоо муу ярьж байхад ээж рүү залгаснаас болоод ээж үхэн гэсэн бодол байдаг гэсэн шүү дээ. Тэр шиг за одоо би найзынхаа нэрийг тэр үед хэлсэн болохоор одоо тэгсэн гэсэн нэг тийм хачаачин бас орж ирэх боломжтой. Тэгэхээр ийм хачин байдлаар ингээд илрээд байдаг байхгүй юм. Тэгэхээр яг энэ болгонд нь за эн чинь бол одоо бодит биш. За үнэхээр яг магадгүй карма гэдэг шиг тийм ертөнцийн цаад ийм зохилтолгоо уялдаа холбоо байж магадгүй л дээ. Гэхдээ бид нэр тэрийг мэдэхгүй байсан ч гэсэн тийм амар сонин тааварлшгүй тийм одоо шудраг биш байдлаар илэрхгүй илгүү дээ. Тэ одоо нэг юм оршуулгатай кино үзэж байхад найзах нэрийг хэлснээс болоод найз нас орох ч юм уу тийм бол байхгүй байх гэж бодож байна. За яг үеийн үр гэдэг юмыг бид нар л үүсгэж чадахгүй шүү дээ. Энэ бол маш олон соёлд яригдчихсэн дээ. Тэр бол үеийн үр бол гэхдээ айгу плейн те айгу тийм тодорхой байгаас те. Муу юм хэвлэлдрийгээ хүртэн, сайн хэвлэлдрийгээ хүртэн. Тэр шиг тийм биш байгаад байгаа байхгүй одоо тэр ихтгэл үнэмшлүүд нь. Тэгэхээр наа ч бол бодит биш ээ. За тэгээд бас нэг юм алдаа мадаггүй байх дээр болоод ирэх юм бол та төгс хүн биш ээ. Төгс хүн гэж угаасаа байхгүй. Та энэ ертөнцийн өмнө хариуцлага хүлээхгүй. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээн. За магадгүй ажиллаар холбогдож байгаа бол бусд хүмүүсийн өмнө хариуцлага хүлээн. За тэрнийхээ өмнө хариуцлага. Тэнгүүд яг энэ төгс байх хэрэгтэй чинь бүр ингээд өөртөө тавьж байгаа тэр хариуцлагыг бүр хэд дахин нуглаад бүр нэг юм дэндүү төгс байх гэсэн нэг тийм хэрэгцээтэй холбоотой байгаад байгаа. Бүх юм ингээл юм зэгцтэй. Одоо ажиллаа хийх гэж байж лээ шүү дээ. Ингээд чухал тэр ажлын стрессээс хамаарна. Ажил нь одоо айгүй чухал байх тусмаа ингээд ширээгээ бүгдийг цэвэрлж иж заавал хэлдэг. За тэгээ ширээгээ цэвэрлээд зэгцлээд дууслаа. Аль хэдийн нөгөө ирч хүчин байхгүй болсон. Сонирхол байхгүй болсон. Гэх мэтэр юм сонирн байдлаар илэрдэг. Өвсөдтэй хүмүүст нэг юм даваа тал байдаг. Тэгээ тэр нь ингээд ямар даваа тал вэ гэхээр ой санамжтай холбоотой. Ямар ой санамж вэ гэхээр одоо зарим нэг тал дээр ой санамж нь илүү сайн байдаг ч юм уу. Procedural тий. Нөгөө аливаа зүйлийг хийх тал дээр ундаг дугуй унж сурах ч юм уу тий. Тиймэрхүү зүйлийн тал дээр. Тийм. Гэхдээ тиймэрхүү зүйлийг хийх тал дээр ой санамж нь сайн ч гэсэн нөгөө нэг үгэн байдлаар байвал гэхдээ үгэн байдлаар бол тэнд нэг юм нөлөөлөхгүй гэж ясан. Яг ямар нэг үг цээжлэх ч юм уу. Тиймэрхүү байдлаар бол нэг ой санамжинд нөлөөлөхгүй. Нөгөө талаас бол илүү ой санамжинд нөлөөлөх боломжтой гэдэг. Би нэг юу судалгаа харж байсан чинь тэгсэн байсан л та нөгөө өвсөдтэй хүмүүсээс тест авангууд ингээд ийм шалгуурууд тэгээд ийм үгэн бус сорилууд дээр илүү тийм анхаарал нь хомсдолтой байсан гэж байна. Харин үгэн бус одоо үгэн сорилууд ороод ирэнгүүт тэн дээр болохоор тийм хомсдсон юм ажиглагдаагүй гэж байна. Тэгээд тэр цаана түрүүний чинь хэлдэг шиг тийм procedural memory одоо procedural memory буюу одоо procedural яг орчуулгын юу гэж хэлэх юм бэ? Тэр өвөлтлийн зүйлүүдийн тал дээр одоо ойдогтолт нь илүү сайн байна гэсэн. Аливаа зүйлийг яаж хийх тал дээр ойлголтууд. Тий. Би нэг бас нэг кино үзчихсэн. Гэтэ нэг ах стат судлаар сурахаас өмнө бол яг өвсөдийн талаар нь хайлт ингээл зур дурдаал өнгөрч явахт ингээл за ерөөхдөө юм байт юм гээд ойлгож ирсэн. Тэгээ тэр өвсөдийн тэр хүний талаар киног үзэхэд болоод би ингээд за өвсөдийн гэдэг чи иймэрхүү юм ерөөхдөө байт юм бэ гээд илүү ойлголттой болсон байхгүй. Тэр нь ямар кино вэ гэхээр юм солонгосын Plane Man гэдэг нэртэй кино тий. Тэгээ тэр кинон дээр ихтэй яг өвсөдийн яг ямар талаар илүү гардаг вэ гэвэл ариун цэвэр тэг юмыг хит төгс байлгах гэсэн тийм хүний талаар гардаг. Тэгээ тэрнэр ингээ яадаг гэхээр яаж тэр хүн илэрдэг гэхээр тэр хүн амар ариун цэвэрч ингээ ариун цэвэр шиг зэн одоо яг өвсөдийн талаар штэ
бүх хувцас нь өглөөсөд ямар ч нэмэгтэй нэг ч хэрэг тоосч явахгүйгээр бийж тэр хүнд ингээд сэтгэл амар тайван ажилдаа явж чаддаг. Гэтэ ажилласаас нэг ч минут тоцрохгүй ажиллаа хийхдээ бас ингээд яг л ажиллаа хийж ингээд тайван байдаг. Ажиллаа хийж дуусахгүй бол ингээд ерөөсөө гэртээ босож чардггүй. За нэг хийж ижил би ингээд явна гэдэг ч юм уу. Сэтгэл нь арай тайван байх гэдэг чинь болохгүй юм шиг санагдаад байдаг. За бас өөр яаж юм тэгэхээр хин нэгэн хүн хажууд нь хоол хийж байгаа амар муухай дэдэг л өмнөөс нь очиж цэвэрлээд өгч мөрч юм шиг амын ачаад өгч мөрч юм шиг нэг л болж өгөхгүй байгаа дэдэг өмнөөс нь ингээд зовоод дэдэг. Тэгээ тиймэрхүү байдлаар тэр хүний талаар гарахт нь би за өвсөд идэж өрхөдөө юм бид юм байна. За миний 90 тонн ийм хүн юу аалын надад ийм хүн үйлдэлүүд юу исэн бэлээ гэс бодоход бас нөлөөлжсэн. Тэр хүн бас ой тогтолт сайтай байсан юм уу? Ер нь бол ой тогтолт сайтай ихтэйс үйлдэлийн тал дээр. Тийм тэгэхээр яг тэр нөө ой тогтолт чинь бас ингээд дотроо ангиллагдчихж байгаа шүү дээ. Одоо богино хугацааны, урт хугацааны. Тэнгүүт яг нөө урт хугацааны ой тогтолт чинь procedural memory, semantic memory гэдэг хоёр байгаа шүү дээ. Тэнгүүт procedural гэдэг нь түрүүний бидний яриад байгаа альва юмыг яаж хийх үү? Амьдралын ингээд туршлага ингээд хийж байгаа сурдаг те тэрийгээ сандаг те тэр ой тогтолтыг яриад байгаа. Semantic гэдэг нь болохоор нөгөө бидний яг одоо энэ хүнийг энэ подкастыг сонсож байгаа хүмүүс semantic ой тогтолтоор энэ подкастын агуулгуудыг цээжлэн гэсэн үг байна. Эсвэл одоо нөгөө ийм үсэг тоо эсвэл яг нөгөө тэр улсын нийслэл юу вэ гэдэг ч юм уу тэр орны хэмжээ хэд вэ гэдэг ч юм ийм онлайн мэдгэдэггүүнүүд яг ийм шууд бодит туршлагаар хийж сурдаг тийм биш. Semantic memory байхгүй. Тэгэхээр яг тэр нөгөө procedural memory тал дээр илүү сайн байна гэдэг юм л та. Нэг давуу тал нь тий. Тэгээ ер нь бол яг нэг тийм хүсээд байх юм бол ерөөсөө биш. Кинонууд дээр яг нөгөө нэг ийм сая нөгөө чамаг ярангууд Rain Man гэл бас кино санд орлоо л да нөгөө аутизмтай хүн нөгөө ингээд айгүй тийм гоц ухаантай нөгөө хүзэр тоглол Том Круз гэдэг хад жүжигчнийг нөгөө дүүн тэгээд нөгөө дагуулж яваал нөгөө казинод хүзэр тоглолол тэр авиасыг ашиглал мөнгө олоод идэв штэ. Тэгэнгүүт амар нөгөө тогтдог байхгүй. Тэнгүүдээс хүмүүс яг нөгөө аутизм гэхээр аутизмтай хүүхдүүд гэхээр яг тийм нөгөө нэг гикүүд те хит ингээд тийм зарим талаараа бүр ингээд суут байдаг гэл боддог. Тэгээд бас нөгөө нэг аяг таа авлаа. Тэн дээр нэг аутизм хүүхдүүд орсон шүү дээ. Тэнгүүд тэр нэг эрэгтэй хүүхд бол яг ингээд дөнгөж аяг эхлэнгүүт л юм тийм олон юм сонсч амжааг байхад л шууд мэдээдсэн баг. Шууд л таарсан. Тэгэхээр яг тэрийг холбож ойлгож байгаа ялгаж таньж байгаа ой тогтолтын дээр аюу сайн байх гэдэг нь тэр хүүхдийн хувьд. Гэхдээ бүх аутизм хүүхдүүд тийм биш байдаг гэж байгаа юм. Одоо яг Монголын нөгөө аутизмын одоо хэдхэн мэрэгчлэнүүд байгаа. Тэд нар чинь дандаа ихэнх нь манай иргэн тойрны найзууд байгаа байхгүй оюутан цагийн. Тэгэнгүүт ажил тэр одоо хүүхдүүдээс маш цөөхөн тийм зарим юм дээр аюу сайн байдаг гэж байгаа гоц. Гэхдээ бүгд тийм биш. Тэнгүүд яг одоо нөгөө тэр кинон дээр бол одоо аутизм хүмүүс юм байдаг гэж үзүүлээгүй шүү дээ. Тэр аутизмтай мөртлөө гоц байсан хүний тухай үзүүлсэн чинь хүмүүст өгж байгаа ойлголт болохоор нүний яг ялч буруу ойлголт өгч байгаа юм л та аутизм хүмүүс юм байдаг. Тэнгүүд яг өвсөдөө одоо плейн мэнийг үзэх юм бол одоо өвсөдөө хүмүүс одоо яг тэр хүн шиг те тэр хүний одоо тэр тогтолт сайн байна уу эсвэл одоо өөр юм мэдээж гол тэр юм чинь айгуул гайгүйгээр л гаргаж байгаа шүү дээ. Тэр тийм байдаг гэж бас харж буруу ойлгож магадгүй. Тэгэхээр тэр бол буруу ойлголт шүү. Ер нь бол ийм сэтгэлзийн одоо юмгийг асуудлуудыг ер нь тийм гоё юм шиг ярьдаг бол маш буруу соёл гэж боддог. Одоо амин оролтыг айгуу тийм normalize хийх ч юм уу те. Одоо эсвэл тийм хүчирхийллүүдийг айгуу normalize хийдэг шүү дээ. Одоо хэвийн зүйл байдаг юм шиг болгож харагдуулдаг. За тэгээд нөгөө өсвөр насны одоо бас яг ингээд гормоны маш дээшээ доошоо за тэгээд нөгөө харилцааны тал дээр асуудалтай тэгээ аав ээжтэй өөрийгөө нээж чаддгүй те тийм үед бас нөгөө нэг тэр юмний ойрогч болдог л доо. Одоо нэг юм сэтгцийн асуудлууд нь баг гангараа юм шиг те. Нэг юм те би одоо тийм өвчтэй би нэг тийм юм ихтэй гэдэг ч юм уу те. Оюутан багтаа айгүй их анзаардаг гэсэн байхгүй. Би нөгөө антисошиал ахгүй юу гэж ярьж мөрөлцөө. Би нөгөө нарциссист ахгүй гэл. Тэгэл би ч гэсэн бас ингээл өөрийгөө чагнаал. Яг би яг тэгж ярьдгүй л байсан л да. Гэтэл ингээл өөрийгөө чагнаал. Ингээл надад ямар шинж тэмдэг харагдаж байна. Яаж ийж ийн гэл те. Тэгэл ер нь одоо хүмүүс өөрийгөө депресстэй гэж ярих аягүй дуртай байдаг шүү дээ. Тийм тий. Бас сэтгэл готролтой депресстэй гэж ярих. Одоо баг нэрийн утас болц юм шиг яриад байдаг шүү хүмүүс нэг гангараач юм шиг. Тийм. Би нөгөө өвсөд идэх байхгүй юу? Би нөгөө эдийн ичдэг байхгүй юу гэл. Эсвэл би нөгөө депресстэй байхгүй гэл. Тэр бол ерөөсөө нэг тийм бахархаад гайхуулаад их юм ерөөсөө биш. Тэрийг одоо тиймтэйгээ байгаа тэрийг баг бууж өгöd байгаа юм уу яагаад. За сэтгэл зүйд бол одоо нөгөө асуудал таньж мэдэх гэдгийг нэг шатвал хүлээн зөвшөөрөх штэ тий. За би бол ийм хүн гэдэг мэдээж хүлээн зөвшөөрнө гэдэг бол зөв. Гэхдээ тэрэндээ буугаад өгч чинь гэдэг чинь амар тэнэг байхгүй.
Одоо яг хүлэн зөвшөөрөх гэдэг үгэн дээр яг энэ дээр жоохон андуурл үсэт идэг гэж магадгүй. Хүлэн зөвшөөрөх бууж өгөх хоёр бол ялгаатай. За би одоо ийм асуудалтай хүн байна. Тэрийг мэдэж хүлэн зөвшөөрж иж тэр чинь тэрийг залруулна шүү дээ. Тэгэхгүй одоо би тийм биш гэдэг л одоо сэтгэл зүйч төрч очихгүй л гэдэг. Тэгэхээр мэдэж хүлэн зөвшөөрөх нэг хэрэг, харин бууж өгөх нэг хэрэг. Тэгэхээр одоо тийм би тийм болохоор тэгт юм аа гэдэг ч юм уу те. Би харин нөгөө ингэ тийм анхаарлын хэрэгцээ аюу ихтэй учраас ер нь нэг тийм байдал гардаг л та. Ингээ яалтчгүй би хүнтэй уулзчихэд тийм аа би энэ залуу тайртай биш гэсэн ингээ уулзчдаг аа гэдэг ч юм уу. Тийм зүйл бол яг нөгөө яг хөө мэдээж тэр шалтгаан байгаа нь. Гэхдээ яг тэр асуудалтаа бууж өгöd байгаа юм шиг. Гэт тэрийг окей ийм байт юм аа. Тэгэхээр ялч энэ дэр бас дахиад нөгөө Дэлжин багшийн дугаарыг дөрдмөр санагдаж байна л та. Хүн өөрийгөө яг юу гэж итгэх нь тэрэндээ тааруулах гэж бас нөлөөлөд байдаг. Өөртөө нөлөөлөд байдаг гэж байгаа юм. Тэгэхээр хүний итгэл үнэмшил оргоо хоосоос гараад ирд юм биш. Учир шалтгаантай. Гэхдээ тэр одоо тэр асуудлаа итгэл үнэмшил нь өөрөө тэр асуудлаа ингээд улам бэхжүүлээд байгаа юм. Асуудал мэдээж шалтгаантай гарч ирлээ. Итгэл үнэмшлэлээрээ тэрийг улам бэхжүүлээд тань буруу. За тэгэхээр OCD-г ч гэсэн ер нь бол их тийм зөвтгöd байх хэрэггүй. Ер нь бол сэтгэл зүйн асуудлуудыг яг юм өөрийнхөө биеийн хэсэг гэж харахаар буруутдаг. Би ийм л хүн. Тэнгэр өмөрөд эхэлдэг байхгүй тэрийг өөрөө. Тэгээ би одоо энийг ингээд болчих юм бол би хിവэрэ байх юм уу? Би байгаа болч. Миний энд тааруулж хайрц гэдэг ч юм уу хүмүүсийг тийм. Тий, намайг байгаагаар нь хайрлаа гэж. Тэгэхээр яг хүн болгон мэдээж өөр онцлогтой. Хүн болгоныг ер нь бол хайрлах нь зөв. Гэхдээ хүн өөрийнхөө одоо тэр асуудлыг одоо хэвийн зүйл юм шиг хайрлаад тахаар болохгүй л гэсэн. Тэг ер нь бол яг хайрлан гэхээр айгу сонин үг болчихлоо л доо. Тэрийг яг ингэ зөвтгөхөд өмөрөд тахаар тэр асуудлаа ингэ даймжруулаад байгаа байхгүй. За үнэхээр хайрлж чадчихвэл асуудал бол биш болчиход л юм л та. Тэгэхээр яг тэрийг нэг юм зөвтгөөд би одоо ингэтийн би тийм болохоор л ингэтийн гэсэн юм яриад тахаар одоо тэрийг өөртөө уламжуулах чинь гэсэн үг. За одоо нэг тийм юу байдаг л та. Хүмүүс байдаг л да айгүй олон зүйл жил ингээд нэг асуудлаараа явцсан ч юм уу. Нэг асуудалтайгаа ингээ бүр хөөхтэй хасаж явцсан ч юм уу. Тэгэхээр би одоо энийг ингээд засуулчвал энэ дээр ингээ ажилчвал би байха болчих юм биш үү гэдэг ойлголт байдаг. Тэгэхээр бас л энэ дэр бол тийм үгүй. Ер нь бол тийм энэ даваатай. Үгүй даваатай. Мэдээч яг та өөрчлөгдлөө гэд хүн өөр хүн болохгүй та бол яг хിവэрэ байна. Хамаагүй харин цээж чинь хөнгөрнө те. За эсвэл яг юу хөнгөрдөйн те. Зарим одоо сэтгэл зүйн асуудлууд чинь би юм яг мэдрэгдэж штэ болчин чангарах хотоор өвдөх гэл те. Тэгэхээр биеийн болон сэтгэл зүйн хувьд ингээд өөрчлөгдөн давуу талууд гарна, сул талууд бас байхыг үгүйсэхгүй. Энэ сэтгэл зүйн асуудлууд чинь бүгд давуу талтай. Айгу сонь бос. Тэгэхээр одоо яг тэрийг нь бол одоо бүрэн үгүйсэхгүй л те. Мэдээж чинь одоо ингээд OCD байлаа гэхэд за OCPD гэж бас төрлөөдөг. OCPD, OCD хоёрыг бол өөр зүйл шүү манайхан бас ялгах хэрэгтэй. OCPD Obsessive Compulsive Personality Disorder гэж байдаг. Тийм хүмүүс ингээд юмыг маш төгсөх гээд маш одоо ингээд алдаа мадаггүй байх гэдэг. Тийм хүмүүсийн давуу тал бол айгүй одоо ингээд юм юмд өөрийгөө илүү дайчилдаг. Давуу тал нь тэр. Тэгэхээр сул тал нь юу вэ гэхээр нөгөө нэг зовиндаг, тийм байж чадахгүй байхаас зовиндаг. OCD-д зарим талаараа төстэй энэ хоёр гэхдээ хоорондоо хамааралтай. Аль аль нь хүний хүнд байж болно. Гэхдээ хоорондоо шал өөр асуудлууд. Тэгэхээр яг бидний зорилт болохоор өвчин одоо энэ сэтгэл зүйн асуудал гэдэг чинь юу юм? Тэгээд тэнгууд тэр хүнд зовөр үсгэж гэнэ үү? Тэр хүний амьдрал, харилцаа, үйл ажиллагаанд нь одоо саад бэрхшээл учруулдаг гэдэг чинь хамгийн том шалгуур нөхгүй. Тэгэхээр за үнэхээр ингээд онцлогдсон одоо магадгүй одоо OCD ч юм уу ямар нэг сэтгэл зүйн асуудал байлаа гэж бодъё л та. Гэхдээ тэр нь магадгүй өөрийнх нь наад жаргалтай амьдралд тусалдаг бол тэр чинь асуудал биш болчихж байгаа юм. Тэгэхээр хүн яг өөрийнхөө тийм давуу тал гэж үзсэн юм аа сэтгэл зүйн асуудал гэж үзээ сэтгэл зүйч тэр ирэхгүй л те. За жишээ нь одоо ингээл уран бүтээлч хүмүүс төр одоо тийм юу байдаг. Бэлгийн одоо амьдралын сексийн асуудалтай хүмүүс биш үү те. Яг сэтгэл зүйн асуудалтай хүмүүс. Сексийн сэтгэл зүйн асуудалтай. Одоо бэлгийн хавталтай ордгоо хүмүүс. Тийм хүмүүсээс нөгөө ингээд бэлгийн эрчим одоо либидо ч айгүй ингээд цуглараад тэр нөгөө сублиминац буюу одоо шилжээд өөр зүйл рүү шилжээд тэр маш сайн тийм урлагийн бүтээлд гарсан тохиолдол зөндөө байдаг байхгүй. Одоо тэр нөгөө эмэгтэйчүүдийг гоо сахнаар харуулж байгаа тэр сэргэн мандалтын үеийн зургнууд байна те. Тэнгүүд эдгээр чинь дандаа тийм бэлгийн эрчимүүд ингэж орж ирдэг. Никола Тесла ч бас ер нь хүнтэй унтж үзээгүйж магадгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр Никола Тесла бол одоо яг хүн төрөлхтний түүхэндх одоо сууд ухаантан
хүмүүс гэдэг чагсаалтанд бол эхний 3 тал баталгаатай орохоор хүн шүү дээ. Тэнгүүд Никола Тесла яг тэр бэлгийн эрчмийн тийш шилжчихсэн байж байгаа жишээ нь. Одоо тэр нөгөө харилцаж чадахгүй асуудал нь тий. Никола Теслаг баг аутизмтэй байсан байж магадгүй гэж ярьд юм билээ. Гэхдээ яг өөрийг нь мэдэж онцлогоонд оруулах болохоор хинж баттай хэлж чадахгүй л тий. Тэгэхээр бүх юм давуу талтай сул талтай. Тэгэхээр бид нэр яг өөр дээр ажиллахын тулд яах ёстой вэ гэхээр энэ болвол давуу талыг авч үлдээд за боломгүй болвол одоо тэр зөөртэй зүйлээ арилгахтаас тэр давуу тал нь хамт явчих магадгүй л дээ. Тэгэхээр одоо яг өөртөө хэд өндөр шаардлага тавьдаг байсан хүн чинь за тэр нэг төгшүүр нь арилгаад өөртөө хэд өндөр шаардлага тавьдаг тэр нь багасаад ирэнгүүт одоо илүү 50 жаргалтай амьдрах нь. Гэхдээ альва юмд нөгөө ингэж хатгадаг байсан тэр нөгөө нэг төгшүүрийн дарамт чинь бас нэг мотивац болж өгдөг байхгүй төгшүүр чи өөрөө. Тэгэхээр тэр бол байхгүй болох нь тодорхой. Гэхдээ бүх хүн төгшүүртэй байж юм хийх юм үгүй л үгүй. Тэгэхээр тэрийг бол зөв хөвшил суулгана. Одоо тий альва зүйлд тэгэхээр мотивац гэдэг чинь угаасаа л богинохон зүйл шүү дээ. Нэг төр зүр байдаг, урам аваад, инспирэшн аваад тий арилждаг. За магадгүй нөгөө айдсын мотивац нь илүү хүчтэй байгаад шиг л байгаа юм л та оюутны дэвд яг нөгөө шалгалтад өгөх бүх юм байдаг тий. Тэгэхээр тэр чинь яг тийм байнгын баталгаатай арга бас биш байхгүй. Тэгэхээр тэр давуу тал чинь ч гэсэн өөр юмар орлуулах давуу тал. Тэгэхээр яг ингээд тэр асуудлуудаа таньж мэдэх нь чухал гэдэг нь энэ байхгүй юу? Яаж илэрдэг юм бэ? За тэгээд яагаад анх үүссэн? За тэгээд яаж одоо ямар ямар асуудал юм? Тэгээд яг ямар үед илэрдэг? Яаж илэрдэг? Яахаар илэрдэг гэдгээ сайн мэдэх хэрэгтэй. Тэгжиж за зарим сэтгэл зүйчид за тэгээд нөгөө нэг ад үзэгдэх зориг гэдэг ном бас Адлерийн онл айгүй хүмүүс уншиж шүү дээ. Тэнгүүд яг нөгөө өнгөрсөн бол чухал биш гэдэг нэг ойлголт бас хүмүүс яриад байгаа л та. Гэтэ тэрнтэй бол би бол санал нэгддэг. Өнгөрсөн бол чухал. Өнгөрсөн болгоноос одоо за DSM 5 одоо нэг сэтгэл зүйчдийн библ байгаа шүү дээ. Тэрийг унших юм бол сэтгэл зүйн маш олон асуудлууд ч өнгөрснөөс үүдэж байгаа байхгүй. Тэгэхээр яг Адлер бол сэтгэл судлалын шинжилгээ ухаанд маш чухал хүн. Гэхдээ Адлераас мундаг, Адлераас сүүлийн Адлерийн мэдлэг дээр тулгуурлаж маш олон онлууд, маш олон шинжилгээ энэ шинжилгээ хөгжиж штэ. Тэгэхээр яг тэр ихэнх үеийн нэг зүйлийг аваад одоо шууд энэ өнгөрсөн юу буруу, өнгөрсөн хамаагүй гэдэг ярих нь бол айгүй өрөөсгөл байгаа байхгүй. Яг тэгэхээр шалтгаан байсан нь үнэн. Тэр шалтгааныг мэдэх нь зөв. Тэгэхээр за одоо хүүхэд наснаас ингэж эхэлсэн байна гэдгийг мэдлээгээд ингээл таал намайг ингэсэн болохоор би ингэсэн гэл аавдаа гомдол, ээжтэй гомдол байна гэсэн үг биш штэ. Тэр чинь асуудлын шалтгааныг ойлгож иж тэр чинь өөрөө хүлээн зөвшөөрж байгаа хэрэг. За ингэж ихэлсэн юм байна. Тийм учраас энэтэй холбоотой юм гарч ирэнгүүт ингэж сэтрээгээд идэв юм байна. Ялангуяа трама дээр. За одоо ийм трама байсан учраас одоо тэр траманы үед замаадгүй нэг хүн өөрийг нэг айлгсан тийм хэцүү байдалд орсон байлаа гэж бодъё л та. Тэнгүүдээ тиймтэй төстэй хүний одоо ямар нэгэн сахлан ч юм уу те ийм төстэй дүрх харагдангууд л одоо тэр хүнд зөөртэй санагдаж магадгүй шүү дээ. За эсвэл одоо яг өмсөжсэн хувцс ч юм уу. За эсвэл тэр байсан орчин ч юм уу те. Тэгэнгүүт тэр таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлийн шалтгааныг мэдэх нь чухал байхгүй юу? Тэрнээс биш яг тэр одоо өмнөсөн болсон явдалд гомдоол тэрийг дахин санаа шаналаад байна гэсэн үг биш. Учир шалтгаан ийм байсан болохоор одоо юм байна. Тэгэхээр ийм одоо юмнууд гарч ирэх тусам би одоо энэ асуудал маань хөндөгдөх нэ гэдгийг мэдэх нь зөв. За тэгээд ганц трама гэлтгүй одоо энэ сэтгэл зүйн шинж угаасаа л бүгд л ингээд бидний өсөж тойрных явц тогтож байгаа шүү дээ. Тэгэхээр энэргээ яаж үүссэнийг эхлээд мэдэх нь бол зүгээр мэдлээгээд тийм одоо болмол тэг болохгүй гэдэг юм ерөөсөө байхгүй. Тэрийг мэдэж аваад тэгээ тэрийн одоо яаж илэрдэг. Тэгээд энэ зүйл нь яг юу юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Одоо сая түрүүнээс хойш бид хоёр OCD-г ярьж байгаа нь өөрөө энэ зүйл яаж одоо илэрдэг вэ? Тэгээ OCD гэдэг нь юу вэ гэдгийг мэдэж байгаа байхгүй. За тэгээд нөгөө CBT хийж байгаа сэтгэл зүйчид нөгөө Америкийн сэтгэл зүйчдийн тийм нөгөө загваруудыг би бас авч үзсэн л дээ. Манай нөгөө найз юу яагаад сэтгэл засал одоо бас хийлгээд тэгээд ерөнхийдөө ингээд тэр ер нь сэтгэл зүйч хүмүүс ч өөрөө сэтгэл засалд явахын тулд өөрөө сэтгэл зүйч дээр очдог байх хэрэгтэй шүү дээ. Өөр асуудлуудыг бас шийддэг те. Нэг удаа одоо эмчлээ зогсох биш ингээд дахин одоо очиж үзүүлдэг ч юм уу те. Өөрөө бас суралцах хэрэгтэй. Тэгэхээр манай тэр найз бас өөрөө сэтгэл зүйч. Тэгэнгүүт ингээд одоо CBT хийхэд одоо юу давуу тал байна? Юу сул тал байна? Одоо ингээд бидний сурснаас юу зөв юм байна, юу буруу юм байна гэж судлалаа л та. Тэгэхээр tracking гэж зүйл айгуу чухал. За энийг бол одоо онлоос уншсан ч гэсэн за тэгээд одоо практикаас харсан ч гэсэн ер нь л tracking буюу одоо тэр тогтоох одоо ямар үед тэр асуудал илрээд байна,
ямар хөшүүргээр илрээд байна гэдгийг мэдэх чухал. За тэгэхээр OCD дээр ч гэсэн яг адилхан. За ямар цаг үетэй хамаатай байна уу? Хөшүүрэгтэй хамаатай байна уу? Биеийн нөхцөл байдалтай хамааралтай байна уу гэдгийг. За ер нь бол миний таамгаар бол стресстэй үед их илэрнэ. За бусад одоо сэтгэл зүйн асуудлууд энэ бол бүх сэтгэл зүйн асуудал дээр хамааралтай шүү. Ганц OCD биш. За цагуудаар бүр ингэ бичиж болдог. Ингээд өглөө 7-оос эхлээд хэд гэж босдیں۔ Тэр унтах цаг хүртэл бичээд. За тэгэнгүүтээ ингээд тгээс 10 оронд өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг дүгнж болдог. Тэг байх юм бол навс унсан байна. Маш хэцүү байна. 10 бол маш сайхан байна. За тэгэнгүүт за одоо өнөөдөр хагас өдөр за ингээ би 10 цагийн үед подкаст бичиж байна. За миний сэтгэл 8 байна. За тэгэнгүүт би маргааш 2 цаг болж байна. За бүгдийг ингээд айлуулах бичнэ л дээ. Байнга гэж бичнэ гэдэг бодлоо л та. Гэхдээ яг хуу чадхаараа бичиж үзэх хэрэгтэй. Тэгжиж бас хичээл зүтгэж штэ энэ чинь. Энэ чинь нэг байнга хийхгүй юм чинь хэсэг хийх хэрэгтэй. Тэгэнгүүт бүгдийг ингээд бичээд байхаар сүүлдээ хэдэн 7 хоног бичээд үзэнгүүт яг нэг тийм давтамжуудыг олж харж эхэлдэг байхгүй. За тэгэнгүүт ингээд нөгөө өөрийгөө эморлоо гэж ярьдаг хүмүүс ба штэ тий. За эморл гэдэг бол яг хуу тийм сэтгэл санааны гутарж байгаа тэр ганцаардж байгаа, гүнгэлж байгаа янз бүрийн эмэглэх хүмүүс эморх гэдэг үгээр нийлүүлж хэлээд байна л да. Тэгэнгүүт эморж байгаа гэж яриад идэг хүмүүсийг тракингууд ихвчлэн шөнөөр ганцаарддаг хүмүүс яг ингэж байгаад байгаа. Оноо навс унтсан байгаад л байгаа байхгүй. 2 1 мэг болцсон тий. Тэгэнгүүт одоо тэн дээр ингээд анализ хийх нь шүү дээ. За шүн гэдэг зүйл нь нөлөөлөд байгаа юм уу? Шөнөөр энэ хүний бие юм хатад өөрчлөлт ороод байгаа юм уу? Эсвэл шөнийн амьдралын хвшлэл нөлөөлөд байгаа юм уу? За тэгэнгүүт мэдээж шөнөөр ганцаараа бие юм хатад энэ ч нөлөө байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт өдрийн цагаар яг олон хүмүүстэй ингээд харьцаад байж байгаа. Шөнөөр болохоор илүү тусгаарлагдмал, илүү ганцаардмал орчинд орчиж байгаа. Гадаа хүн байхгүй бүрэн хийдэ. Тэгэнгүүт яг тэр үед аюу их ганцаардснаа мэдэрдэг те. Эсвэл ингээд янз бүрийн дуу сонсоо явчихдаг ч юм уу те. Тийм байдлаар ингээд тодорхойлж олчж болж байгаа байхгүй. Тэгэхээр өвсөдийг ч гэсэн яг ямар үед илэрч яах гэдгийг одоо ингэж мөрдөх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бие махбодын байдал байна уу? Одоо цаг байна уу? За эсвэл одоо өөр хөшүүргнүүд байгаад байна уу гэдгийг. За яг өвсөдий бол нөх юмэр хөшүүргэр гэхгүй байх. Яг тэр стресстэй мөчөөс л үүдэлтэй байгаа даа. Аюу их стресстэй үед. За магадгүй нэг олон юм ярих ч юм уу тийм юмэр хөшүүргдэж магадгүй. За бусад асуудлууд ч гэсэн ер нь ингээд гинт одоо нөгөө нэг ууралдаг л гин. За эсвэл одоо ийм аюу хүнтэй байгаа хэрнээ ганцаардаад байна гэдэг ч юм ингээл янз бүрийн асуудал гэж болно л доо. Тэгэхээр эднэргээ яг ямар үед гарч ирээд байна гэдгийг аюу сайн мөрдөж үзэх хэрэгтэй. Тэгээд за ийм юм үед илэрдэм байна гэдэг тэр одоо цаг нь асуудалтай байна уу? Цаг мэдээж цаг болгонд асуудал яг цаг хугацаа гэдэг зүйлд өөрт нь асуудал байхгүй шүү дээ. Тэр цагт хийгдэж байгаа үйлдэлүүд тэр цагийн нөхцөл байдал эдгээр чинь яг хаана асуудал байна гэдгийг олох хэрэгтэй байхгүй. Тэгээд яг яаж хөшөөрөгдөж ийн гэдгийг олно. За тэгээд дараагийн одоо засах алхам руу орно л доо. За яаж болох вэ гэхээр яг энэ дэр бол ингээд сэтгэл зүйчээр ажилладаг хүмүүс бол ер нь сервернээс хойш олон сэтгэл зүйчд ярьж идлээ шүү дээ. Янз бүрийн аргууд бас байдаг. За миний бас нэг дуртай арга болохоор яг ямар хөшүүргээр илэрдгийг олдог арга байдаг. Тэгэхээр энэ дэр юм 5 баган зурчин гэсэн үг. За 5 багны хамгийн ихнийхт нь болохоор нөхцөл байдал одоо үйл явдал. Хоёрт нь сэтгэл хөдлөл. За ер нь бол сайн байсан ч болно. Гэхдээ бидний нөө зориг асуудалтай сэтгэл хөдлөлийг олох ч болохоор асуудалтай мэл бичнэ. За 3 дугаарт нь болохоор dysfunctional thoughts гэж байдаг. Алдаатай бодлууд. Алдаатай бодлууд ер нь дандаа автомат бодол дотор нөхдөж байдаг. За 4 дугаарт нь болохоор логик тайлбар. 5 дугаарт нь үр дүн. За тэгэхээр энэ дээр юу болох вэ гэхээр за хоёлаа нэг жишээ бодъё л да. Чамд хамгийн сүүлд таагүй мэдрэмж авсан жишээ юу вэ? За нэг хүн жоохон муухай харцсан юм уу? Жоохон ширүүн дугаар. За тэнгуү чамд ямар мэдрэмж төрсөн? Тэр яг гэхдээ яг миний нөгөө траума гэж би л ойлгож байгаа. Тийм үү? Яа тийм. Эсрэг усны хүн маань жоохон ингээд жоохон чанга дугаар харцсан байхгүй. Тэр нэгтээ нэг миний хувийн амьдралтай холбоотой шүү дээ. Зүгээр тийм тохиолдол гарсан. Тэгээ тэр нь ингээд би ингээд багасаа жоох эрэгтэй хүнээс айдаг. Тэгээ тэр нь ингээд нөлөөлөөд тэр хүнээс жоох айсан ч юм уу тиймэрхүү мэдрэмж авчихсан. Жохон таагүй мэдрэмж авсан. За тэгэнгүүт энэ дээр яадаг вэ гэхээр хамгийн ихний баган буюу нэг үйл явдал нөхцөл байдлын баган дээрээ хүн чанга дугаараа ярьсан. Хоёр дахь дээр нь
За айсан таагүй мэдрэмж. Тий. За айсан гэдэг мэдрэмж. За 3 дугаарт нь болохоор яг энэ дээр нөгөө анализ хийх хамгийн чухал шат нь энэ тоххой. Энэ айх мэдрэмжийн өмнө яг юу бодогдсон бэ? Яг тэр үйл явдлын өмнө үү? Гэдэг нь энэ айгүй чухал мөр байхгүй. За тэгэхээр яг травматай холбоотой бол ер нь айгүй хэцүү. Юм бодохоос илүү өмнө мэдрэмж ороод ирнэ. Хэрвээ травматай холбоотой бол. За бусад одоо нөгөө асуудлуудыг энүүгээр анализ хийхэд айгүй тохиромжтой байдаг л та. За жишээ нь за хүн ингээд айгүй тийм ичсэн гэж бодъё л та хүмүүсээс. За тэгэнгүүт ингээд за бөөнөрөө нэг олон нийтийн тээврийн унаанд явж ижил тэ. За тэгсэн чинь өөрөө нэг юм уцаар ярьж байгаа айгүй сонин дуу гаргацсан байна. За тэгээ тэрнээсээ дараа нь амар ичсэн. За тэгэхээр эхнийх нь болохоор автобусны сонин дуурах. За нэг хоёрдугаарх нь болохоор ичсэн мэдрэмж. Тэгээ ичих айгүй таагүй мэдрэмж. Таагүйгээр нь бодъё л та тэ. Цэвэр ичимтгий гэдэг юм шүү дээ. Айгүй таагүй ичих. Айгүй ичхэвтер байдалд орсон. За 3 дугаарт нь баганд болохоор хамгийн чухал буюу яг ичихийн өмнө юу бодогдсон бэ гэдэг. За тэгэл яг ингээл анализ хийхэд айгүй тодорхойлоод эхэлнэ. За бисээ ямар тэнэг үйлдэлээ чи одоо хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэг ч юм иймэрхүү юм бол айгүй нийтлэг орж ирнэ. За тэгэхээр яг энэ загвараар бүх асуудлуудыг ингэж бүх таагүй мэдрэмжийг анализ хийж болно. Айгүй тэр таагүй орж ирээд байгаа мэдрэмжүүд. За 4-р баганд болохоор ер нь логик орж ирнэ. Дахиад адилхан логикийн хувьд бодож үзээд үнэхээр эрсдэлтэй алдаатай зүйл байх юм бол санаа зовж байгаа таагүй мэдрэж байгаа чинь эрүүл. Харин мэдрэхгүй байна гэдэг нь эрүүл бус аахгүй. За харин логикоор бодож үзээд ямар нэгэн эрсдэлтэй аюултай зүйл биш байхад завнаад байгаа бол хэтрүүлэгтэй байна. Сэтгэл зүйн асуудал байна л гэж харна. За тэгээд ингээд энэ логик бодомжоороо бодож үзээд харахад ямар үр дүн гарч ийн гэдгийг 5 дахь одоо баг нь байна. Тэгэхээр тийм 3 дахь баг нь хамгийн чухал. Тэгээд дараа нь 4 дахь нь яг ач холбогдлын хувьд. За тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд асуудлуудыг ингээд ямар байдлаар хөндөгдөд байна гэдгийг нь олж үзэж болно. За тэгэхээр яг энэ жишээг манайхан бас яг сая сонсохдоо өөрөөсөө жишээн дээр бодвол айгүй зүгээр. Яг саний миний жишээ бол ингээд сая дөнгөж сая төстэй жишээнүүдийг ингээд хувиргаад ирчлээ шүү дээ. Тэгэнгүүт та нар яг өөрөөсөө жишээг бодох юм бол за тэр травматай холбоотой л биш бол яг бусд нь бол бодолтой айгүй чухал холбоотой. За ингэж ийм бодол ороод ирлээ ихтгэл үнэмшил واخгүй энэ ч өөрөө. Тэгэхээр энэ бодол ороод ирлээ би ингэчтэй байна. Би бол ингэчдэг болохоор ингэчтэй байна. Тэгэхээр энэ чинь дахиад нөгөө нэг таньж мэдэх үе шат дотор явж байгаа байхгүй. Асуудал маань ингэж илэрдэг юм байна. Ингэж гарч ирээд байна гэдэг. За тэгэхээр хамгийн ихний үе шат бол ингээд асуудлаа ойлгох. Ер нь бол OCD дээр бол энэ л хамгийн чухал. За одоо нөгөө им тариаг нь бол одоо сэтгэл зүйч хүмүүс им тариа зөв бичиж өгдөг. Сэтгцэн эмчнэр бичиж өгдөг. За тэгвэл OCD-гэр бол сэтгцэн эмч рүү явах шаардлагатай гэж бол би хэлэхгүй байна. За сэтгэл зүйчдэр хандж болно. Өөрөө маш сайн судлаад ажиллаж болно. За тэгээ нөгөө mindful бясалгалын зарчим бол яг энэ OCD дээр тохирно. Яг нөгөө одоо дээр төвлөрнө, бүхнүүдээ ухамсарлана. За ийм байна гэд тэр асуудлуудтай ажилд сурна. Тэрнээс яг OCD-г шууд гэж цэвэрлэл арччих юм бол байхгүй. За харин яаж илэрдэм бэ гэдгийг мэдээд илэрх болгонд нь энэ нөгөөтгч илэрч байна. Тэгээд тэр нь тэг ажиллана шүү дээ. Өмнө хэлсэн шиг одоо миний биеийн хэсэг гэд хүлээгээд авчих юм бол тэрийг одоо ажиллахгүй шүү дээ. Тэгэнгүүт за чамайг дагаад нэг юм явж идэм байна. За яг аимшиг юм битээ бол зөв яг юм асуудалтай. Ийм асуудал ингээд чамд наалтсан юм шиг байж идэм байна. За тэгэнгүүт энэ ингэж илэрдэг гэдгийг танаад авчих. За яг нэг юм хөөрхөн амтнаар төсөөлчих болно шүү дээ. Зүгээр OCD гэдэг чинь нэг тийм сандруу хүн шиг байгаа сте тий. Нэг юм нөгөө inside out гэдэг Google-тэй нэр дөрүүд шил төсөөлчихгүй одоо OCD гэдэг чинь нэг тийм сандруу тий. Хүү энийг зэгцлээч болохгүй шүү дээ. Энийг зэгцлэх бол болохгүй. Хүү дээрээ болохгүй тий. Гэрлээ 3 удаа яд дахиад нэг асууж дахиад нэг унтраачих гэдэг. Шалгаад хөвчсөн юм уу гээл тий. Нэг тийм нэг дүр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйн асуудлуудыг ер нь бол дайсан гэж юус харж болохгүй. Ер нь бол одоо найзлах хэрэгтэй бүр танилцах хэрэгтэй. Найзлах гэдгээс илүү танилцах хэрэгтэй. Хайрлах одоо биш тий. Танилцах хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал байна. Энэ ийм байгаамаа. Тэгээд ингэж илэрдэм байгаамаа гэж таньсан те тэрийг хүлээн зөвшөөрөөд тэгхгүй бол тэр чинь тэрийг засыг сайжруулах гэж бодохгүй шүү дээ хүлээн зөвшөөрөхгүй бол. Тэгэхээр энэ ийм асуудал байгаамаа надаа. За тэгээ би одоо энэ дээр ажиллая гэсэн сэтгхүүгээр ажиллана. За тэгээ дахиад нөгөө OCD ч хөдөлгөнгөө за нөгөө манай OCD нөгөө нэг сандруу нөхөр чинь намайг дахиад хажуугаас ингэдэ шүү. За тэрнээс энэ бадрал биш шүү те. Нарын шиг яг
нарийн шиг би тэг яг ингээд өөрөөрөө бол яг ийм юм биш шүү. Нөгөө OCD маань намайг ингээд шүү гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд ер нь бол яг ингээд мэдээд байх тусмаа хүн энэ талаараа илүү ойлгоно л да. Гэхдээ яг одоо ингээд нэг тийм төгстэй гэгэрсэн хүний өнцгөөс бол ярьж байгаа юм биш л те. Энэ ер нь бол ингээд сэтгэл зүйн асуудлуудыг ингээд дахиад бид нар ч гэсэн дахиад цаашаа зөндөө сурна шүү дээ. Практикаар онл одоо залуу нь угаасаа л мэрэгжил бол дахиад зөндөө дэвшлэн. За тэгээд амьдралын практик бас зөндөө эзэмшин. Гэхдээ энэ асуудал бол хөдөлшгүй. Яг ингэж mindful одоо тэр бясалгалын зарчим нөлөөлөх нь үнэн. За энийг хүлээн зөвшөөрөөд энийг одоо ингэж таних нь чухал гэдэг нь бол үнэн. За тэгэхээр бусад асуудлуудыг ч гэсэн ингэж сайн мэдээд эхлэхээр хүн ялгаж салгадаг болчдөг. Одоо сэтгэл зүйн асуудлуудыг яг за ингээд 10 хэв шинж байгаа шүү дээ. Одоо сэтгцэн эмгэг үүдгэж үздэг. За яг хүн заавал эмгэг биш байсан ч гэсэн тэр чинь нөлөөлнө шүү дээ тэр хүнд. Яг эмгэг гэдэг яг тэр яг ингээд тэр нэг заагийг даваагүй байсан ч гэсэн тэр хүнд ингээд зөөртэй хорц мэдрэмж төрнө шүү дээ. Тэгэхээр тэд нар нь ингээд хоорондоо ялгаатай бүгд яг ингээд нэг юм одоо тийм дүрээр үзүүлчих болмоор одоо саний тэр OCD-г ойлоод үрсэлсэн шиг. Тэгэхээр тэр 11 нь OCD биш шүү дээ. Тэгэнгүүт тэдний чинь бүгд ингээд өөрсдийн илрүүлэг шинж тэмдгүүд байгаа. За тэгэхээр одоо эднэрийг бүгдийг ингээд таньж ойлгоод байх тусмаа. За яг хувь хүмүүс бол ялангуяа сэтгэл зүйчээр ажиллах гаг бол яг өөрийнхөө одоо хамгийн их байдаг асуудалтай ойлгох нь айгүй чухал. Тэгээд энэ ийм шинж чанар илрүүлдэг, энэ ийм зөвөр илрүүлдэг, энэ ийм даваа талтай бүгдийг мэд хэрэгтэй. Тэгхийн бол хүн нөгөө асуудлуудаа ялгаж салгаад танихт нь тусалж байгаа байхгүй. Тэгэхгүй яг сэтгэл зүйчдэр ирдэг хүмүүс угаасаа бүх сэтгэл зүйчдэр л адилхан л да. Би ингэдэг байхгүй гэдэг юм мэдээд ирдэг л дээ. Тэгээд яг зарим хүмүүс маш сайн мэдчихэд юм одоо. Тэр ихтэй ховролтой. Зарим ер нь бол хүмүүс ингээд бүгд нь холцсон байдаг байхгүй. Одоо нөгөө бүх мэдрэмжүүд нь бүх өөр шалтгаантай асуудлуудаа холиод яг нэг асуудал юм шиг ярьдаг. Тэнгүүд яг тэрийг ингээд анализ хийгээд онцлоод ингээд ярилцаал өөрөөр нь яриулаад те. Тэгэл яваадангууд тэр чинь бүгд ингээд өөр шалтгаантай. Өөр гаралтай зүйлүүд байгаа байхгүй. Тэгэхээр тэднийг яг ялгаж салгаж таньж мэдэх нь бол ийм чухал. За тэгэхээр нөгөө дахиад нөгөө CBT яригадаад байна шүү дээ. Эхлээд хамгийн ихний шат бол cognitive behavioral therapy гэдэг чинь cognitive гэдэг чинь таны мэдхүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таньж мэдэх нь маш чухал. Тэгэхээр таньж мэдчихийж дараа нь одоо тэрэн дээрээ илэрхт нь одоо CBT гэдэг чинь behavior гэдэг чинь одоо зан үйл шүү дээ. Тэнгүүд behavior руу дараа нь орно. Эхлээд таньж мэдчихийж behavior дээр ажиллах байхгүй. Behavior-д яаж илэрхийн, хизээ илэрхийн гэл дахин үзнэ гэл байгаа шүү дээ. Тэгжиж мэдээд тэгээд тэн дээр одоо дахиад behavior-ээр хичээх нь шүү дээ. Одоо өөрөө тэгжиж үрдүн гардаг. Бүх асуудал дээр. За тэгээд ер нь бол CBT бол одоо миний гаргасан арга бол биш. Дэлхийд дээр одоо яг статистик тоогоор хамгийн сайн үр дүнтэй арга гэж хүлээн зөвшөөрөгдсөн арга гэж юм л да. Тэгэхээр энэ аргын зарчим бол зөв. Тэгээд ер нь яг ярихаар эдгээр чинь бас нөгөө дорны философитэй буддизмын бясалгалын аргуудаас яваад өгөн. Бясалгалын аргуудаас нөгөө нэг санаа авч эхлүүлсэн байдаг байхгүй. Тэгэхээр дахиад нөгөө бясалгал гэдгийг хэлэх гээд байна л та. За тэгээд OCD-ийн талаар яриа манайханд хэрэгтэй байсан байх гэж найдаж байна. Энэ асуудалтай хүмүүс байвал одоо яаж туслах уу, тэ? Яаж таних уу гэдэг дээр бас хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд хүмүүс зөвлөхөд хэрвээ OCD-тэй бол ингээд сая ярьсан асуудлуудыг ашигла, мэдлэгийг ашигла. За тэгээд өөрөө бас нэмж лавшруулж судал эсвэл сэтгэл зүйч танд. За хэрвээ иргэн та өөрөө OCD биш иргэн тойрны ч хүмүүс тийм байвал бас дахиад одоо туслах нь шүү дээ. За мэдлэгээр туслах нь бас нөгөө яриа хийж өгнө. За зүгээрээ чи энийг төгс байлгах хаалаагүй шүү дээ. За эсвэл яг өөрөө магадгүй тэр компульсив юм хамт хийж болно л да төр зурдаа тайвшруулахын зорилгоор. Гэхдээ тэр чинь бол нэг хязгааргүй цикл шүү дээ. Тэр нэг тайвшруулах сонин үйлдэлүүдээ хийгээл хам бол олон давтагтаа л байна. Төр тайвшруулаад тэгж болно. Гэхдээ урт хугацаанд бол ер нь энэ асуудлаа гэдгийг ойлгох нь чухал. Сэтгэл зүйчдэр очиод бас тэр тухайн хүн өөрөө бас хичээл зүтгэл гаргаж иж мэдээж үр дүн гарна шүү дээ, тий. Өөрөө тий. Сэтгэл зүйчтэй шууд найдаад төлтөж болохоо. Тийм шүү дээ. Ер нь одоо эмчтэр ч гэсэн адилхан шүү дээ. Хүн эднэрийг угаараа ийм угаараа гэл тэгэхэд тэрийг нөгөө мартцсан байж гэл тэрх юм бол дараагийн эмчилгээ хийх гэж ирээд хэрэггүй шүү дээ. Тэр шиг яг сэтгэл зүйч ч гэсэн яг ингээд одоо сайн сэтгэл зүйчд Монголд бас байгаа л та. Тэгэл одоо сэтгэл зүйч нь нөгөө юма зөвлөд өгдөг нөгөө хүн хийхгүй бол тэр чинь одоо уухгүй хүнд юм бичиж өгч байгаа л адилхан болчих. Тийм байхгүй л эсвэл.
За тэгээд энэ дугаар энэ үрээд өндөрлж байна. Манайхан бас подкастаа сонссоор гараа. Тэгээ ямар тэгээд сэдвүүдээр ярмаар байна. Ямар сэдвүүдээр цаашдаа ярмаар байна гэдгээ сэтгэл зүйч подкастын Instagram хаягаар явуулаарай. Тэгээ бас өөр сэдв зөвлөхөөс гадна интрог өөрчлөл яасан гэдэг санал байсан. Интрог бол ер нь өөрчлөхгүй. Брендингтэй. Энэний хувьд бол өөрчлөхгүй. За тэгээд нөгөө яг хоо дээр нь хэлэгдэж байгаа үгүүдийг өөрчилж болно. Тэгэхээр манай сонсогчид подкастын дундаас яг сонсоод яг үсэн боссон те нэг шар үсэн боссон тийм үгнүүд байвал бас минут ивтэн бас явуулчаарай. Би бас тэрийг одоо эдитлээ маа зочдын ярен дундаас аягүй лаглаг үгнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үгнүүдээ интрон дээр эдитлчил бас гоё болж магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр тэгж явуулж болно шүү. Тэгээд дэмжсээр байгаа сонсогчдод маш их баярлалаа. Манай сэтгэл зүйч подкастын Instagram-аар бас нэг хэсэг мессежүүд дүүрсэн. Тийм тэгээд дэмжиж байгаа хүмүүстээ баярлалаа. Үнэхээр одоо үр дүн авч байгаа одоо бас өгөөчтэй байж чадсан бол тэрийг биднэрт хэлээрээ. Ер нь бол бид нэр мэдж байгаа. Гэхдээ зүгээр яг тэр чинь уншихад айгүй таашаалтай байдаг. Улам орон авдаг. Тийм. За тэгээ баярлалаа та бүхэн. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая. Баярлалаа. Yeah, hope driven thought driven хүмүүс намайг ярин үзэн ядаж орсон зарим би өчсөн хаг дурлал thought driven хүмүүс намайг хайрлан алдсан бас сонсон зарим намайг өчсөн би маш тайван байна яг л талаалам shit and I'm sailing man I'm just feeling like la chill like la was I'm just feeling like la чөтгөр шиг хүмүүсийн борхны дурыг борхон шиг хүмүүсийн чөтгөрийн дурыг би мэдэн намаараа молон их тайван натайхан төрөртөн